Hey, за юу яцхан? Би нэгэн сан юм болж хамаг дансаа зүсэтгэж сонсогч та нартай санхүү өгөхөөр ороод ирлээ. За тийм хайр байна ч гэж юу байх вэ? Бид энэ подкастаар дамжуулан санхүүч хүний ажил амьдралын хэм маяг, мэргэжлийн ёс зүйн ур чадвар нь амьдралд хэрхэн хэрэг болдог, яаж нөлөөлдөг гэж сонирхолтой яриа өрнүүлэх юм. Үндсэндээ санхүүгийн ажилтны мэргэжилтэд бидний хувьд тоо бодохгүй толгойгоо ажиллуулахгүйгээр хэдэн хормыг зүгээр чийлж та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болоод байна. За ингээд подкастаа тавтан морилно. За сайхан тухалж байгаа. За ер нь бол энэ подкастынхаа түүхэнд хоёр дахь удаага бичиж байгаа фейл хийсэн анхны кейс болж байгаа. Тэгэхээр энэ удаагийн дугаар нь бол маш гоё сонирхолтой. Яг өмнө нь ярьснаасаа илүү гоё өөр үнцэг ярина гэж бодож байгаа. Бид подкастынхаа 3 дахь удирдлагыг санхүү эдийн засгийн мэргэжилтэд тэг гүйцэтгэх удирдлагын төвшөнд ажиллаж байгаа юм хүмүүсийг урьж оролцуулж байгаа. За яг энэ удаагийн дугаарт болохоор SEO-ний хаалтын дугаар болгож байгаа буюу боловсрол эдийн засгийн чиглэлээр 14 жил, за сүүлийн 3 жил яг бизнесийн чиглэлээр удирдлагын төвшөнд ажиллаж байгаа. За тасралтгүй боловсрол судалгааны институтын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа улс төрийн активист, нухацтай сэтгэлгээ номын зохиогч Өнөр найз маань оролцож байна. За тэрээр өөрийгөө л ерөнхийдөө санхүүгийн салбарын бус эдийн засгийн нийгмийн ухааны салбарын хүн гэж томьёолох, хариалуулах дуртай. За мэдээж мөнгө санхүүтэй холбоотой юм болонгууд айхтар тийм ойрхон биш ч гэсэндээ өнөөдөр энэ удаагийн миний подкастын зориулалт бол энэ төрлийн сэдвээр нэлээд гоё нээлттэй хуваалцсан гэж бодож байна. За тэгээд ялангуяа уул нь бол бит хоёр энийг одоо ингээ хоёр дахь удаага бичиж байна. Энэ подкастэнд орох одоо саналыг хүлээж авах гэж нэлээ их олон шатны ингээд хилцээр явж эцэст нь бол уул нь подкастаа бичсэн боловч нэг биш хоёр удаа ярих хувь тавилантай байжээ. За тийм учраас одоо яг энэ дугаарыг хүрэхэд бэлэн болоод за өнөөдрийн хувьд бол санхүү өгөхийг бол хоёр дахь удаагаар ч өгч чаднаа гэж хэлж байгаа ийм зочин байна. За тэгэхээр ямар ч сан подкастын зочноор оролцуулсан Өнөртөө маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд яг энэ подкастынд бол бид нар яг улс төрийн үзэл хандлага, макро эдийн засгийн аливаа тэр том хийсэн судалгаа, сценар шинжилгээ гэдэг юм уу иймэрхүү лаглаг том зүйлүүдийг ярихгүй мэдээж илүү ажил амьдралын хэм маяг илүү гоё чийл яриа, магадгүй зарим тохиолдолд илүү гоё дип яриа болоосаа гэдэг зорилгоор энэ подкастыг эхлүүлж байна. За тэгээд өнөөдөр амралтын өдөр дахин бичиж байгаа энэ дугаарт маань өнөөдөр өглөөний цайндаа юу уусан бэ? Уламжлалаасаа асуултаараа эхлүүлье. За өнөөдөр би нэлээд эрт хичээлтэй байсан учраас юу яасан? Гэрээсээ жоохон эрт гарсан. 8 цагт өглөө хичээлтэй байсан. Тэгээд жоохон өмнөх өрөөнд бас жоохон оройтож унтаад тэгээд тэрнээсээ болоод нэлээд эрт гарсан. За тэгээд тэгсэн тохиолдолд хвшлэн ямар цай уудаг вэ? Хвшлэн CU-гээс нэг юм аваад ичдэг. Тэгээ аль болох CU-гээс CU дээр хвшлэн яг юмнууд бол шинээрээ байж идэг учраас одоо манай бас шинээр орж иж байгаа convenience store гэдэг соёл байна шүү дээ, тийм. Энэ бол айгу таатай болчлоо шүү дээ. Хуучин бол одоо лангуун дээр хидж хонцсон ямар ч юм байсан гэдэг тийм эргэлзээ байдаг бол тийм байхгүйгээр ингээд юм болоод ич боломж гарч ирсэн байна, тийм. Тэгээд хоногийн 24 цагийн хаанж хүн магадгүй орой ажил хийж байгаа шүн дундчсан юм идэх шаардлага гарлаа гэхэд энэ convenience store-ууд бол үнэхээр таатай байлгаж байна л да. За өнөөдөр өглөөний хувьд бол бас нэг айхтар чанартай өөртөө зориулж өглөөний цай хийж чадсангүй. Өчигдөр 5 өдөр байсан учраас бас нэг жоохон оройтлоо. За нэг юм хөө. Окей. За. Тэг яг өмнө нь нөгөө нэг дурдсанчлан ер нь бол эдийн засаг санхүүч гэдэг мэргэжлүүд бол одоо үүдээ хүмүүсийн сонсож байгаа хүмүүсийн ойлголт чинь ингээд нэгдмэл нэг ойлголтыг хүлээж авдаг шүү дээ. Тэгэхээр яг санхүүч биш би бол эдийн засагч магадгүй эдийн засаг нийгмийн ухааны салбарын хүн гэж томьёолох яг гол үнцг нь юу юм те. Тэгээд яг нөгөө талаасаа яг оюутан байхад бол за магадгүй миний хамгийн тод санаж байгаагаар бол манай курсын цэвлэмаа гэдэг найз байсан. Тэгээд тэр болохоор эдийн засгийн мэргэжлийг сонгож байгаа үнцгөө ингэж тайлбарлаж байгаа. Хамгийн олон хүнд хүрч болох мэргэжил учраас би энийг сонгосон гэл аюулаг та. Тэгээ тэр нь одоо шил миний хувьд үлдсэн. Тэнгүүд яг нөгөө талаасаа яг энэ эдийн засгч гэдэг мэргэжил яг нийгэмд яг ямар үнцийг бүтээх гэж те энэ мэргэжил байд юм бэ гэдэг асуултаар эхлэмээр байна. За эдийн засгийн шинжилгээ ухаан, эдийн засгийн ухаан гэдэг ойлголт бол анх үүсэхдээ бол нийгмийн шинжилгээ ухаануудын зарим нь үүсгэхээс өмнө үүссэн байсан economics. За тэр дундаа political economics буюу улс төрийн economics гэдэг нэртэйгээр үүссэн. Тэгээд тухайн үед бусад шинжилгээ ухаанууд, нийгмийн шинжилгээ ухаануудтай яг шинжилгээ ухаан гэж үзэх үү юу гэдэг амар хэрүүлийн асуудал байдаг гэсэн. Юуг шинжилгээ ухаан гэж үзэх юм?
Жишээлбэл байгалийн ухаанууд бол мэдээж өөрсдөө бүгдийн шинжилгээ ухаан гэдэг 90 байгуу дээгүүр те. Бусад нийгмийн ухааны хаймаг бол та нар бол одоо шинжилгээ ухааны цаашийн за үзэл бодол ч гэдэг юм уу нэг тиймэрхүү байдалтай хандж хахад economics буюу эдийн засгийн ухааныхан бол илүү нэг шинжилгээ ухааны арга зүй хэрэглээд илүү нэг жоохон математик суурьтай болгох ч гэдэг юм уу. Иймэрхүү байдал оролцсныхоо үр дүнд эдийн засгийн ухаан гэдэг юм одоо шинжилгээ ухаан юм байна гэдэг тийм юм хөтөлсөн. Тэгээд тэрэн дотроо бол тэр Томас Карлил гэж нэг алдартай Английн эрдэмтэн байдгийн. Эдийн засгийн ухаан бол дүнсгэр шинжилгээ ухаан гэж хэлсэн мэт. Dismal гэж англиараа дүнсгэр гонигтай хэлж байгаа юм л да. Гэхдээ дүнсгэр гэж байгаа боловч ядаж ард талын үзнэ энэ бол шинжилгээ ухаан гэж хэлсэн байхгүй. Dismal science гэж хэлсэн. Энэ бол ядаж шинжилгээ ухаан гэдэг нь бол энэ байна. За тэгэд санхүүч эдийн засагч хоёрыг бас яагаад ялах хэрэгтэй байдığım бэ гэдэг асуудал бол гарч ирж байна. За манайхан бол өмнөх одоо энэ социалист нийгмийн үед бол энэ санхүүч болон эдийн засагч гэдэг хоёр хүний хийдэг ажил их хооронд ойрхон байсан. Байгууллага болгон дээр нэг эдийн засагч гэдэг хүн хвчлэн санхүүгийн ажил хийдэг хүн эдийн засагч гэж нэрлэгддэг байсан. Тэрнээс болоод одоо нөгөө санхүүч болон эдийн засагч хоёрыг бол одоо хооронд нь ялгадаггүй нэг зүйл. Бүр шаашаа бол одоо нэгтлэн бодогч хүнийг гэсэн тодорхой хэмжээнд эдийн засагч гэж ойлгох гэдэг. Гэтэл 90 он гараад магадгүй одоо нэг барууны маягийн боловсролын схем орж ирсний дараа бол энэ эдийн засагч гэдэг мэргэжлийг бусад мэргэжлээс нь тодорхой хэмжээнд жоохон салгахаас өөр аргагүй байдалд орж байгаа юм л да. Яагаад тэгэхээр яг Америкт ч юм уу баруун Европ за хөгжингөө оронд очих юм бол яг эдийн засагч гэж нэрлэгдэхийн тулд нэлээд том шалгуурыг давах шаардлагатай болдог. Одоо яг тэр хатуу шалгуураар ярих юм бол би ч эдийн засагч биш. Өөрөөр хэлбэл эдийн засгаар докторийн зэрэг хамгаалж иж буюу PhD болж ижил тэр үнийг бид нэр economist буюу эдийн засагч дуудах хэрэгтэй. Бусдаар одоо бакалавр ч юм уу магистрийн зэрэг хамгаалсан тохиолдолд бол тэр үнийг эдийн засгийн шинжээч эсвэл судлаач гэдэг юм уу. Англиар бол economic analyst гэж хэлдэг. Тэгэхээр яг энэ нэршлийн хувьд бол нэг асуудал байна л да. Монголд бол тэр утгаараа нөгөө хуучин үеийнх нь үлдэгдэл ингээд инерцээрээ явж байгаа учраас одоо бол эдийн засгаар бакалаврч хүнийг заримдаа эдийн засгч гэдэг нэрлээ яваад байдаг байхгүй. Тэгээд энэ бол яг зүгээр л нэг улс орнуудын хоорондох нэг тийм терминологийн ялгаа байгаа. За хоёр дахь асуудал нь бол тэр судалдаг зүйлс дээр ер нь эдийн засаг санхүү хоёр юугаараа одоо ялгаатай юм бэ гэж тий. Санхүүгийн хүмүүс бол илүүтэй их ажилдаг газар нь бол за үндсэндээ 3 том талбар байна уу да гэж харж байгаа. Нэг нь бол энэ үнэт цаасны зах зээл дээр хөрөнгөний зах зээл гэж хэлдэг. Тэр дотор бол янз янзын хөрөнгүүд мөнгө хөрөнгө, хувьцаа, бонд юу гэдгийг. Нөгөө талаас бол корпорацийн санхүү дээр ажиллаж болж байна. За яг жоохон макро түвшиндээ бол нөгөө төрийн санхүү, паблик буюу нийтийн санхүү удирдах ажил дээр ингээд илүүтэй ажиллаж байна. Аль нь бол ерөнхийдөө санхүүгийн системийг яаж менеж хийх вэ те? Компани санхүүгийн системийг яаж менеж хийх вэ? Нөгөөх нь бол одоо юу гэдгийг зах зээл дээрх санхүүгийн системийг яаж менеж хийх вэ гэдэг асуудал ярьдаг. Economics-ийн хувьд аваад үзэхээр бол эдийн засгийн шинжилгээ ухаан дээр аваад үзэх юм бол санхүүгийн систем бол зөвхөн нэг хэсэг нь байдаг те. Одоо хөрөнгөний урсгалыг их үр ашигтай менежмент хийх талын асуудлууд ярьж байна. Гэтэл эдийн засгийн ухаан дээр буюу нөгөө эдийн засгийн тогтолцоон дээр аваад үзэх юм бол тэнд бол үйлдвэрлэл гэл шинэ юм ороод байна. Тэрэн дотор эдийн засгийн өсөлт технологийн асуудал байна. За бүр цаашаа дамжих юм бол эдийн засгийн хөгжлийн тухай асуудлыг ярих буюу эдийн засгийн хөгжил бол хөгжлийн нэг хэсэг шүү. Заримдаа хүмүүс хөгжлийн тухай ярихаар зөвхөн эдийн засгийн хөгжил гэж ойлгох гэдэг. Эдийн засгийн хөгжил бол улс орны хөгжлийн зөвхөн нэг хэсэг. Тэр хөгжлийн эдийн засгийн асуудал ярихаар ядуурл тэгшүүс байдлын асуудлуудыг ярьдаг. Эдгээр нь бол заримдаа бол нөгөө бусад салбар ухаануудтай айгүй хөтөлцөөр явждаг гэсэн юм санаа байна. Тэгээд цэвэрлэмагийн асуусан асуулт байна. Бүхэнд хүрдэг гэдэг санааг миний бодлоор цэвэрлэмаа гэхдээ тухайн үед ямар санаагаар ирсэн гэдэг. Нэгдүгээр бүр сая хэлсэн. Тэгээ санаа нь юу вэ гэхээр нөгөө макро эдийн засаг гэдэг бол яа харахгүй айгүй том сэдвийг судалдаг. Улс орны төсвийн асуудлыг судалж болж байна те. Төсвийн орлого, татвар ийм бодлогыг яриад явчих болж байна. Нөгөө талд нь төсвийн зарлага гэдэг хэрэг өнөөдөр ч гэсэн яг үдийд ингээл төсөв хилцэгдээд байж байна. Эмчний цалин нэмэх юм уу яах юм? Багшны цалин нэмэх юм уу яах юм? Хаана шинээр зам гүүр сургууль цэцэрлэг барих юм? Энэ бүх асуудлууд чинь макро эдийн засгийн тэр макро эдийн засаг дотор зөвхөн сангийн бодлогын асуудал явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ утгаараа яг хөө зүгээр макро эдийн засгийн асуудал бол хүн болгонд хүртээлтэй байдаг учраас магадгүй хүн болгонд хүрдэг гэсэн болов гэсэн санаа явж байгаа. Зөв. За бас тодорхой хэмжээнд айгүй гоё зааглаад ойлгомжтой тайлбарлсан гэж бодож байна. За тэгээд одоо ингээд илүү нөгөө нэг яг одоогийнх нь хариуцж байгаа албан тушаал нь тасралтгүй боловсрол судалгааны институт буюу ICR-ийн гүйцэтгэх захирлаад ер нь яаж явж байгаад карьерийн үед энд хүрч вэ те? Бидний мэдхийн л бол санхүүг төгсөөд
санхуудаа багшлаад за Америк руу мэргэжил дэвшлүүлээд гэх юм уу магистрийн зэрэг хамгаалаад явсан тийм ээ. Тэгээ ер нь яагаад яг ийшээ орох шийдвэр гаргасан юм? За ер нь яг боловсрлоор явъя гэдэг санаа бол нэлийн дээр үеэс төрсэн байсан. Ер нь хүмүүсийн амьдралд юу нөлөөлдөг вэ гэхээр яг би ч өөрөө бас ингээд подкаст бичээл хүмүүстэй мэргэжлийн ягаа сонгосон энэ тэрэг ярьж явах үед нэг бол нэг хүн нөлөөсөн байдаг, нэг бол нэг үйл явдал эсвэл нэг номноос санаа авсан байдаг юм. Тэгэд яг гэхээр надад бол 10 жилийн төгсгөн хавцаа Ахлангад байхдаа тэр Японы соён гэгэрүүлэгч Фукусава Юкичи гэж хүн байсан. Хуучин бол 10,000 yen дээр зураг нь байсан. Одоо бол солигдоод Шибусава Ичи гэдэг хүн гараад ирсэн байна. Тэгээд Фукусава Юкичи гэдэг хүн бол Японы тэр Мэйжигийн үегээд 1860-аад оны үе те Япон улс ч өөртөө нээгээд орчин үеижи гэдэг энэ процесс явж явах үед Японы тэр соён гэгэрэл үрийг тарьсан хүн байдгийн. Тэр хүн бол тэр хүний одоо монгол хэл рүү орчуулагдсан ном байдаг. Тэр нь Эрдмийг эрхэмлэх ухаан гэдэг ном. Япон хэл дээр бол Гакумон Сусуме гэдэг ном байдаг. Энэ бол тэр хүний ном. За энэ хүний номыг бол манай нэртэй Япон хэлний орчуулагч Жаргал сайхан гэдэг Очирхүүгийн Жаргал сайхан гэж ихч орчуулсан байдаг. Тэгээд ямар азаарч юм уу, ямар тохиолдолч гэдэг юм уу тэр номтой тааралдаад Фукусава Юкичигийн үзэл санаатай танилцсан дараа бол за боловсролын салбар бол яахаа чухал юм байна. Энэ салбарт орох хэрэгтэй юм. Энэ салбарт ер нь өөрийгөө зориулъя гэдэг тиймэрхүү байр суурьтай болсон юм. За ингээд аль ч одоо мэргэжлээ сурсан байдаг бай ер нь бол боловсролын салбар руу орё гэдэг санаа алидын төрсэн байсан учраас санхүүгийн сургуульд оюутан байхдаа цаашаа үргэлжлүүлээд ямар шийдвэр төрсөн ер нь багшлаа гэдэг шийдвэр төрсөн. За тэгээд багшлаад ингээд явлаа та миний түүхийг нэлээд ярьлаа. Тэгээ 2 жил магистр сурчаад ирлээ. Гэт за тэрний дараа бол нэг жоохон эвгүй ч юм уу мэдхгүй манай сургуультайгаа нэг жоохон зөрчил байсан ч гэж үздэг юм уу бол янз янзын асуудал байдаг. Тэрийг нэх хайхтан дээр яриад манай эргээд төрлөх сургуультай бол ажиллах боломжгүй болсон. Би уг нь бол өөрөө санал тавьсан. Гэхдээ манай сургуулийн тухайн үед одоо удирдлагад байсан хүмүүсийн үзэл бодол одоо юу гэдэг намаа буцааж ажилд авахуд одоо тийм таагүй байсан гэдэг юм уу эсвэл сонирхолгүй байсан гэдэг юм уу. За би тэрийг л нарийн мэдэхгүй байна. Ингээд эргээд их сургуультай багшлах боломжгүй болсон. Гэсэн хэдий ч одоо босрлын байгууллагад ажиллах сонирхол хүсэл эрмэлзэл байсан учраас найзартайгаа хамт байгуулсан тасралтгүй боловсрол судалгааны институт гэдэг компанид гүйцэтгэх захирлаар ажиллая гэсэн шийдвэр гаргаад манай компаниуд нэг амар том компани биш. Гэхдээ бид нар бол тодорхой алсын хараатай, тодорхой зарчимтай, тодорхой хүнд зүйлтэй ажиллаж байгаа юм хамт олон. Яг одоогийн байдлаар бол их бардамнаж хэлэх юм уу одоо их бахархаж хэлэх зүйл бол бид нар бол Монгол улсын хэмжээнд яг энэ портфолио менежмент те одоо багцын удирдлага санхүүгийн financial manager-ийн хүрээнд CFA-гийн хүрээнд бол одоо хамгийн сайн хичээлийн сурах одоо сургалтын материалтай хамгийн сайн сургалттай төв гэж шулуун хэлж чадна. Энийг бол хаач хэлнэ, хизээч хэлнэ. Ийм байдалтай ажиллаж байгаас. Гэтэ бид нар энийг цаашдаа бол зөвхөн санхүүгээр нь CFA-гээр хязгаарлахгүй гэдэг ийм зорилт байгаа тийм. Монголд одоо байгаа бүх мэрэгчлэтнүүдийн бүтээмжийг яаж нэмэх вэ? Эцсийн дүндээ улс орны эдийн засгийн өсөлт гэдэг бол тэр хүмүүсийн ажилчны бүтээмжлэлт хамаарна тийм. Тэгэхээр бидний зүгээр тоглоом орч гэж анхандаа бол би хэлж ирсэн. Гэхдээ одоо бол нэлээд тэрийг их нухацтай бодож байгаа нэг зүйл бол Монгол хүний бүтээмжийг 5 дахин нэмье л гэж байгаа юмсан. 5 дахин нэмчихье. Тэрэнд бол мэдээж нэг тоо байгаа. Тэ нэг хүн давдаг GDP-г нь бодож байгаа. Тэр нэг 5 дахин нэмчих юм бол гэдэг нэг тиймэрхүү багцаагаар явж байгаа. Тэгэхээр бид нар бүтээмжээ 5 дахин нэмхийн тулд яах вэ гэдэг имлхүүлд эрэл хайгуулын хойноос явж байгаа гэсэн. Бүтээмжийг нэмчүүл бидний тэр бодит цалин энэ тэр юм нэмэгдээд эхэлнэ л гэдэг. Энэ санааны үүднээс энэ одоо төвийг институтыг ажилуулад явж байгаа гэсэн. За айгуу гоё нөгөө нэг олон ярилцмаар сэдвүүдийг эхлэлийг тавьчлаа тий хүрээд явах юм бол за гэхдээ тэр олон нөгөө сэдвүүд рүү орохоос өмнө ер нь за энэ нөгөө нэг ICR-ийн одоо үндсэн хэрэгжүүлж байгаа гол core сургалт бол CFA-гийн хөтөлбөр байгаа. Тэгээд CFA-гийн хөтөлбөр яг хувь хүнд юу гэдэг юм бэ те мэдээж техникэл талаасаа бол айгүй олон мэдлэг одоо ур чадвар гэдэг юм уу те тийм техникэл зүйл өгж байгаа гэдэг нь бол олон улсын хөтөлбөрөөр угаасаа баталгаажсан зүйл. Өнөөдөр бид нар нэг зөвхөн ICR-ийн одоо зааж байгаа арга барил гэдгээсээ илүү угаасаа аль хэдийн хөтөлбөр байгаа учраас тийм ээ. Гэхдээ яг хоёул болохоор одоо өнөөдөр яг хувь хүнд юу гэдэг юм
Үнэхээр ямар бенефит байдгийг. За магадгүй миний хувьд ч гэсэндээ яг энэ CV хөтөлбөрөөр дамжаад өнгөрсөн. Өөрөх нь хувьд ч гэсэндээ level 1-ийг аль хэдийн пасс ч гэсэн байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь олон энд ирж байгаа хүмүүсийн амьдрал те суралцж байгаа хэм маягийг харж байгаа дүгнэх юм бол гэх юм уу. За ер нь одоо би олон оюутанд бас хичээл зааж илээ дээ 2011 оноос 19 онд санхүүгийн сурал багшилж илээ. За тэрний өмнө өөрөө 4 жил оюутан байла. Дараа нь Монголд одоо магистрийн хөтөлбөр сурчлаа. Тэгээ CF-ийг өөрөө бэлдээд өгч илээ. Ингээ бод. Тэгээд энд сурж байгаа хүмүүсийг харахад бол CF бол яг харахгүй хувь хүнд бол маш том тийм сорилт. Айгуу том чаленж гэж хэлдэг шүү дээ. Маш том сорилт. Яг хоёул тэмдгийн тэр нэг мэдлэг өгдөг юм нь бол хайчиж тэр дэвтэрэг ойлгомжтой болоосон certified одоо юм яг нэмж янз янз хүндэд яг. Гэхдээ хоёул тийм хувийн туршлага маягийн юм болдог ш. Яг зөв. Ер нь бас сонирхолтой адил явдал шүү дээ. Нэг хийгээд үзэхэд яагаад тэгэхээр ер нь ингээд хүмүүсийг анзаараад тахад бол их сургуулийн бакалаврт бол нэг бас нэг олон хүмүүс бол зүдэрлэгүү төгсчдөг. Тэгэл өстөө бидэлтийн өгөөл шалтын өгөөл манай их сургуулиуд бол бас нэг тийм айхтар чангал биш. Заахан би зүгээр илүү юу тал дээр ярьж байгаа шүү. Өөрийнхөө мэддэг одоо санхүү эдийн засаг бизнесийн удирдлагын сургалтыг ярьж байгаа шүү. Тэгээ магадгүй одоо ангаах байгалийн ухааныг бол мэдэхгүй учраас би тэгж хэлж байгаа биш шүү. Зөвхөн өөрийнхөө мэддэг хөтөлбөрөөр салбарын хувьд манай санхүү эдийн засаг бизнесээр төгсөх бол одоо нэг тийм бүр нэг амар давшгүй тийм амар ачаалттай ажил байдаггүй. Ер нь л төгсчдөг. За энэ бол барууны сургуульчсан бас мөн адил. Тэр тохиолдолд CV-д бэлдээ суух бол хүнээс бол айгүй хэм шаарддаг. Нэгдүгээр тийм бэлтгэлийг хийсэн хүн Монголд ер нь айгүй цөөхөн байдаг. Тэ? Яг тийм хэмжээний цагийн шахалт, тийм хэмжээний агуулгатай богино хугацаанд ноцолдох гэдэг юм. Энэ бол амар том сорилт. Энийг даваад туулаа гарцсан хүн бол дараа нь хэр баргийн зузаан материалаас айхаа болчин хэр баргийн юм уншихаас зүрх гişээхэ болчин гэдэг юм уу те нэг ийм зориг хүндэгдэг юм бол ийм одоо юу гэдэг нь туршлагыг хүндэгдэг юм байна да гэж би бол харсан. Тэ нөгөө нэг юм хан те бидний мэдгүй нэг хан байсан юм шиг те тэр ханыг ямарчсан өөрийнхөө хүчээр те хүч гэдэг нь болохоор ер нь бол хүний хүч миний хувьд бол сэтгэлд байдаг гэж боддог. Одоо яг оюун ухаан биш илүү би физиологч биш те. Ямар нэгэн байдлаар тэрийг давж гардаг тэр ханыг нурааж байгаа гэх юм уу те нэг талаасаа бол тэгэхээр яг яхаарахгүй тийм том хан байд юм санагдав. Тэгээ мэдээж яг энэ CF level хөтөлбөр нь болохоор дотроо 3 одоо levelтэй level 1, level 2, level 3-ыг даваад тодорхой нөгөө шалгуур хангасны дараа бол ажлын туршлага буюу шалгуур хангасны дараа бол charter holder гэдэг эрхийг авдаг. Гэхдээ level 1-ийн хөтөлбөрийг бол яг яхаарахгүй би хин хүссэн болгоныг нь сориосоо гэж боддог юм уу те. За тэгэхээр бас нөгөө талаасаа энэ болохоор илүү нөгөө хувь хүнд өөрт нь ямар нэгэн зорилгын ард гарахад маш их төсөр төвчээр буюу тууштай байдал гэдгийг шаарддаг учраас ер нь бол өөрийгөө илүү танд сурдаг энэ аяллаа туршид. Тэгээд өөртөөгөө илүү бас ярилцах боломж гардаг юм уу те. Яг тэр талаас нь бол миний хувьд мэдэрсэн учраас илүү тэр талыг нь хүндэх гээд байгаа шүү. Ааха. Зүгээр мэргэжлийн талаас нь ганц нэг юм нэхэд бол ер нь бол зүгээр хүн компаниг удирдах байгаа хүн ямар ч мэргэжилтэй байж болно. Компани удирдах байгаа компани менеж хийж байгаа. Ер нь бусад салбарынхаа ч гэх юм уу бизнесийн бусад хэсгүүдийн мэдлэгийг бол олоод авах нь айгүй чухал юм санагддаг надад бол. Анх одоо ингээд би ч одоо их сургуульд айгүй их багшаасан энэ дэрийг гэсэнэ бас л санхүү чиглэлийн юм нарийн ширийн бас хараагүй л ээж тарж байгаа байхгүй. Тэгээд манай найз нар гэл ингээл корпорац төр байгаа. Банкн дээр байгаа нөхдүүд хоорондоо юм ярих заримдаа тэрийн ерөнхий нэг мэдээд байдаг. Гадарлаад байдаг нэг яг юу яриад байгааг барьж авч чаддаггүй байсан бол нэг левел нэг өгцсөний дараа бол ер нь нэг тэдний ярианы нэг 80% бол ямар ч 80-90% бол ямар ч зовлонгүй сонсоод юу хийх гэдэг яах гэдэг юм шиг асуудалгүй ойлгодог болчт юм байлээ. Тэгээ тэр үднээсээ бол ер нь бас хөвтэйхэн тэ нөө одоо энэ чинь Сионерийн подкаст учраас Сионер орж байгаа подкаст учраас ер нь жижигэн ч бай, том ч бай ямар ч компани SEO хийж байгаа юм бол юмны зах зүйтэй байхгүй болдоггүй. Маркетинг гэсэн адилхан. Тэр үднээсээ бол ер нь CF-ийг нэг удаа хийгээд үзчихэд нэг ялгуу level 1-ийг бол нэг удаа хийгээд үзчихэд олон улсын юм шалгалтын бас амтыг алганы амт гэдэг шиг шалгалтын амтыг нэг мэдрээд үзчихэд бол ер нь бол надад гэмгүй санагддаг. Ааха. За тэнгууд болохоор ингэж түрүүнд яг асуумаар байсан асуулт нь болохоор
боловсролын салбарт би ажиллах юм байна гэж өөрийгөө мэдэрсэн ингээд байна шүү дээ. Тэгэхээр тэрний цаатлын санаа нь чи өөрийгөө ингээд илүү таньж мэдчихсэн хүн болох гэдэг байхгүй юу? Гэтэл өнөөдөр одоо юу гэдгийг 30 настай, 40 настай, магадгүй 50 настай хүмүүс ч өөрийгөө таньж мэдээгүй ч магадгүй. Тэрийг бол одоо жишээлбэл би хүнийг хэр төлөвшсөн бэ гэдгийг бол насаар нь хэмждэггүй яг хүн өөрийгөө хэрсэн анзаарсан ч гэдэм үү те яг тэр өөрийгөө олж авсан байдлыг нь илүү maturity гэдгээр нь үнэлэх гээд идэг миний хувьд насыг нь ерөөсө тоодгүй гэх юм уу те тэгэнгүүт бүр тэр их сургуулийн бакалавраас өмнө өөрийгөө тэрийг мэдчихсэн байдаг гэд байсан гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь яаж хүн ингээд өөрийгөө таньж мэдэх ингээд мэдээж аль болох залуу насндаа гэдэг юм уу эрт таниад мэдчихвэл улан тухайн хүнд илүү үр их тамир санагдаад байхгүй яг хэрэгтэй зүйлдээ фокус хийгээд явна. Гэхдээ магадгүй тэгээгүй ч гэсэндээ ингээд өөр замыг тулаад эцсийн үр дүнд хүрч болно л доо. Гэхдээ нөгөө талаас нь болохоор яг илүү залуу үеүүдэд гэх юм уу тийм ээ. Яавал ер нь хүн ингээд өөрийгөө илүү таньж мэдэх боломжтой юм. Тэгээ юун цагаар зарч болов? Ер нь яг хэд хэдийн янз байж болно те. Юмны experience буюу туршлага гэдэг юмыг авахд бол хэд хэдийн янзын хуулиор байж болно. Нэг нь бол шууд бие дээр хүрээд ирж болно те. Нэг туршлага тохиолдож болно амьдралд. Нөгөөх нь бол тийм тохиолдсон явдлуудын талаар шинжиж болно, ажиглаж болно. Тэр нь юу ерөөс ном унших. Илүү туршлагатай хүний яриаг сонсох байж болно гэсэн үг. Кино үзэх байж болно гэсэн. Гэхдээ яг зүгээр санаа нь бол юу гэхээр тэр юмыг буцаага боддог байх нь аягүй чухал. Зүгээр бодох ш. Зүгээр ингээд өнгөрөөд үзээд ингээд гүйлгээд бинж хийгээд үзээд байвал нэг хэрэг байхгүй тий. Тэр юмны хадлаар нэгдүгürt нь боддог байх нь чухал. Хоёрдугаар нь тэр юмны хадлаар хүмүүстэй ярилцдаг байх нь чухал. Орчин үеийн нийгэмд миний бодлоор энэ хоёр нэлээд алга болчиход байгаа. Хүмүүс хоорондоо аягүй тийм за бизнес яриул ярина, ахуйн шинжтэй гэр орныхоо юмыг яриул ярина. Гэхдээ илүү тэр нэг оюун санааны шинжтэй юмнуудыг ярилцах тийм орон зай нэг талаас бол ингээд сошиал медиа гараад айгүй тийм өргөн дэлгэр харилцаад дэлгэрсэн ч гэсэн нөгөө талаас бол яг тэр нухстай юмыг ярьдаг тийм орон зай бол нэлээд хязгаарлагдмал зарим нэг хүмүүстэй уулзахад тэрүүгээр бүр цангацсан явж идэг те шалтар бол тэр яриа ярих биш илүү нэг нухцтай юм ярьж хаасан. Нөгөөтэйгөр хүмүүс бас тиймэрхүү юм илэрхийлэхээсээ боломжтой болцсон. Намайг ингэ бодчих болов тэгээ бодчих болов гэдэг нэг ийм л дүр төрх нэг тийм тамирцсан нийгэм гэж ярьдаг шиг оюун санааны хувьд тамирчсан мэдээлэл бөмбөгдүүлсэн хүмүүс байд юм болоо гэж надад анзаарчихсан. Хувийнхаа туршлагаас анзаарах юм бол зүгээр надад нэг амар их туршлагууд бол ирэх боломж бол харьцангуй бага байсан юм шиг байна. Нэг айхтар сорилтууд харьцангуй. Яг мэдээж хүн болгонд сорилтууд ирдэг. Гэхдээ зарим хүн бол аимшигтай сорилтыг даван туусан хүмүүс байдаг шүү дээ. Бага насндаа, залуу насндаа ингээл тий амар хүнд нөхцөлийг даваал тэгэл дэрийгээ даван туулаад айгүй хүчрхэг бие хүн болоод төдөлсөн хүмүүс байдаг. Надад бол яг тийм амар сорилт хичээр одоо магадгүй заримдаа надад сорилт байсан л да бидний нэг хайхтар сорилт гэж бодоагүй эсвэл болоод өнгөрчлөө гэл бүртгээд өнгөрцөн. Гэтэ миний хувьд бол яхааргүй уншдаг. Унших гэдэг бол миний амьдралын одоо бүр нэг салшгүй хэсэг амьсгалах гэдэгтэй адилхан унших гэдэг бол нэг амьдралын нэг салшгүй нэг хэсэг болсон гэх юм да. Тэгээ тэр зуршил маань янз янзын юмнууд унших, янз янзын юмны талаар бодох. За тэгээд Facebook дээр энэ хүн голохгүй комментлах, одоо хэлцүүлэг хийх энэ бүх юм дундаас өөрийнхөө тэр бодож байгаа юмнуудыг цэгцэлж авах, илүү туршлагатай хүмүүстэй юм ярилцах, үгийн сонсох гэдэг юм уу. Энэ бүх зүйлсийн үр дүнд нэг тийм юмнууд цэгцэрдэг гэх юм да. Нөгөө талаас бол тийм нэг дуудлагч гэх юм уу тийм бас байдаг ч болцшгүй. Хүний амьдрал одоо тэр Фукусава Юкичигийн номд яагаад ч таарцیں тэр үедээ яагаад ч тэр номыг үзсэн. За тэрний өмнө жишээлбэл нэлээд нөлөөсөн ном гэвэл Монтений сонгомл эсэнүүдтэй яаж яваач таарцیں. За Монтений сонгомл эсэнээс өмнө яаж ч явж байгаад 2-42 сууд 60 сэтгэгч дээр аюур зааны бичсэн номтой таарцیں. Тэгээ тэр бүх алхмууд яагаад ч араараасаа эвлэрээд тэгэл нэг сонирхолтой таараад тэгэл тэр юмнуудыг үзэж хараад тэр нэг амьдралын мөрдлөгөө гаргаж яваад явцсан гэх юм да. Нэг тиймэрхүү маягтай л болсон баг. Хүмүүс өөртөө олж явахад ямар жор байхыг би мэдэхгүй байна. Гэхдээ ер нь юм уншихгүйгээр өөрийгөө олж аавна, юм бодохгүйгээр өөрийгөө олж аавна гэдэг бол боломжгүй гэдгийг мэдчихээн. Зүгээр заавал юм унших нь бол албагүй байх. Гэхдээ юмыг ажиглах, бодох хоёр үл зайлшгүй байхаас аргагүй. Болсон явдлыг бодох. Дээр үе монголчуудыг бас нэг
юм уншдаггүй гэж боддог гэсэн үнэн нь бол миний бодлоор худлаа юм шиг. Монголчууд юм уншдаггүй ч гэсэн юм сонсдог байсан байхгүй. Аман уламжлалаараа туйл сайлгч байдаг юм уу? Янз бүрийн зүүрдсэн үг инээ тэр бүх юмнууд чинь хүнд юу гэдэг юм бэ гэхээр нэг их олон ном уншаал супер дупер одоо юу гэдгийг ботноор нь уншихгүй ч гэсэн тэр үгнүүдийг сонсож байгаа тэр үгийн цаана юу байна? Одоо тэр имэгийн боловсрол гэж хэлээд шүү дээ. Имэнэр нь хүүхдүүдэд харж байхдаа сургаал, аман сургаалууд хийлээл. За жоохон том болохоор магадгүй нэг жоохон цаасан шууч гэдэг юм уу янз бүрийн сургаалуудыг хийлээл одоо Чингисийн биелэгч гэдэг юм уу иймэрхүү юмнуудыг хийлээл оюун төлөвлөр гээл манай дээр үеийн боловсролын систем зүгээр нэг тийм таг харанхуй байгаагүй шүү дээ хүмүүс болохоор нэг тийм нүдэлчин бүдүүлэн нөхтүүлж бодсон юм шиг тийм биш шүү дээ тэр хотел дотор заавал ч нэг имээ байгаа нэг хүн байгаа тэр хүн бол өөрөө тэр хүмүүжлэр хүмүүцсэн тэр нүдэлчдийн аман уламжлалаар авсан тэр юмнууд нь байсан за тэгээд зарим хотелд бол туйл хайлдаг хүн байсан тэр хүн туйлаа хайлна ерөөсөө тийм тэгэхээр тэр чинь амнаас аманд нэг үеэс дараагийн үед ингээд шилжиж явж исэн учраас заавалч тэрийг бид нар одоо нэг заавалч энэ номноос үзэх хэрэгтэй байсан гэдэг юм бол байхгүй. Тэгээд нарийн дээр ярих юм бол дээр үед бол тэр Монгол даяар хүрээ хийд сүм хийдүүд байсан. Тэр сүм хийдүүд чинь бүгд оюун санааны юмнуудыг хадгалт мэдээж яг шашны шинжтэй юмуд байгаа. Шашны шинжтэйгээс гадна дэрэн дотор чинь нөгөө соёл боловсрол хүмүүжлийн шинжтэй юмуд нь давхар явж идэг л байхгүй. Тэгэхээр бидний нэг хөвсгөлийн өмнө нэг л их бүдүүлэг хүмүүс гэж заримдаа сурталдах гэдэг бол энэ бол оргүй хоосон зүйл гэж би боддог. Сайн гэсэн чинь нөгөө нэг ер нь одоо ингээд амар хэцүү ч юм уу ингээд нэг юм давж гарч чадахгүй юм шиг байна гэдэг нэг бууж өмөр санагдтайгаа үеуд байдаг. Тэгээ тэр үед дээр болохоор яг бүх зүйл төр зүрх гэж сая ярьж шүү дээ. Тэрнтэй адилхан нөгөө нэг this shall pass буюу ингээд яваад л өнгөрнө гэдэг нэг утгатай үг байдаг тий. Тэгээ тэр нь болохоор зөвхөн муу зүйл яваад өнгөрнө гэдэг тухай ярьдаггүй. Мэдээж тохиолдож байгаа азгүй ч юм уу муу зүйл байгаа бол дуусна. Гэхдээ нөгөө талаасаа сайхан зүйл ч гэсэндээ байгаа бол бас энэ дуусна. Тий. Гэдэг утгатай. Яг зөв. Тий. Тэгэд яг хоёулаа ингээд их хувь хүний юм руу орохоор яг харахгүй зүгээр энэ дэр нөө итгэл үнэмшлэх гэдэг юм уу эсвэл өөрийн сонгож явсан тулгуур үзэл санаа бол орно л доо. Тэгэхээр ягаад одоо би бол буддист хүн. Тэгээ намайг надаас ягаад буддист болсон гэхээр буддизмын ярьж байгаа философийн тулгуур санаанууд миний амьдрал дээр ажиллаж байгаа зүйлтэй асар нийцэлтэй. Тэрэн дээр хариулт өгч чаддаг. Учраас нэгдүгээр нөгөө талаас миний зовж байгаа байдлыг тодорхой хэмжээнд нэмгэлдэг учраас тэр нэмгэлж байгаа нь яаж нэмгэлд юм бэ гэхээр зүгээр нэг ингээд нэг юм сүсгийн шинжтэй нэмгэлэх гэхээс илүү логикийн дагуу нэмгэлдэг ч гэх юм те. Юм болгон төр зүрийн одоо тохиолж байгаа юм болгон төр зүрийн зовлонгийн шинж чанартай гэд бодоод эхлэнгүүт хүн яадаг вэ гэхээр хит их баярлаад хөөрөөд дэвцээд байдаггүй эсвэл хит их гониглаад гутраад байдаггүй тийм төв үзэл алтан дунджаар ингээ явахыг зорддог. Зарим хүмүүс энийг хэлэх юм бол өстой чиний наад чи үнэн тэнэг дурак юм байна. Хүн баярлах үедээ гоё баярлсан шиг баярлал, аим орох үедээ туртал аим ор гэж хэлэх байх. Гэхдээ бол би бол тийм философи мөрддөггүй. Илүү стоик, өөрийн шинжилгээнээр бол илүү жоохон стоиктэй ойртох байх. Нөгөө nothing excess буюу юмыг хэмжээнээс нь хэтрүүлж болохгүй, хит их баярлж болохгүй, хит их уурлж болохгүй, хит их гуниглаж болохгүй. Гэхдээ тэр нь огт уурлж болохгүй, огт гуниглаж болохгүй, огт баярлж болохгүй гэсэн санаа биш. Юм ингээд тодорхой хязгаартай байх ёстой гэж тийм үү. Тэгээ хязгаараа нь ямар байх юм гэдэг нь тэр хүн хувь өөрөө сонгоно. Тэгэхээр тэр нэг итгэл үнэмшил тэр системүүдийг хийчихээр миний хувьд бол амьдрал харьцангуй нэг арай жоохон тогттой болчихдог юм да. Нэг юм өөрийнхөө үнэт зүйлсүүдийг хаана аваач тавих, өөрийнхөө итгэл үнэмшлийн гол туухануудыг хаана аваач тавих уу гэхээр нэг тийм тодорхой тийм дээр тавьчаад тэдний амьдралын чинь юмнуудыг шийдээд дээрээс нь илүү одоо тайван, амар хамгаалан, аз жаргалтай байлгаж ивэл та 100 юмаа сонгоцсон юм гэсэн үг байхгүй юу? Байх нь хамаагүй. Та шашинтай байж болно, шашингүй байж болно, шүтлэгтэй байж болно, шүтлэггүй байж болно хамаагүй. Гол нь тэрний тэр нэг практик үнцэн баймаар байгаа байхгүй тий. Практик үнцний юугаар хэмжмээр нэхэр би бол одоо ямар валют хэлэх вэ гэхээр амар хамгаалан байх хэрэгтэй. Хамгийн түрүү аз жаргалтай байх хэрэгтэй тий. Энэ хоёр байх юм бол ер нь одоо илүү quality тэг чанартай байна гэсэн үг шүү дээ. Ер нь яг чанартай амьдрал юу гэж хэлэх юм бэ гэвэл миний бодлоор илүү амар амгалан аз жаргалтай л гэж хэлэх байх. Энтэй бараг нэг хүмүүс санал зөрчих байхаа тий. Тий, үгүй зөрчихгүй. Гэхдээ тэр амар амгалан аз жаргалтай гэдэг тодорхойлж байгаа зүйлүүд нь өөр юм шүү тий. Тийм байна. Гэхдээ амар амгалан гэдэг санаа нь ингэдэг байгаа байхгүй юу?
ямар ч зовлонтой үед хүн заримдаа ингээд нөгөө inner peace те inner peace гэж ярьдаг ш. Дотоод амар амгалан мөрдөө явж болдог юм байна гэдгийг одоо юу гэдгийг энэ буддын шашны янз бүрийн ламнарч гэх юм уу эсвэл тийм алдартай хүмүүсээс харж штэ те. Тэр нь одоо жишээл ямар жишээ явах вэ? Одоо Махатма Ганди яваад үзэлтэй те эндгийн тэр одоо ахимса буюу үл хүчрхийлэл үл хэрэглэх гэдэг тэр зарчмаар яваад хамгийн сүүлд нь тэр хүн чинь ингээд буудуулаад өгчөж штэ. Гэтэ тэр хүний тэр амьдарч байгаа байр байдал тэр хүний бие авч явж байгаа байдал бол ямар ч тийм одоо юу гэдгийг шорсол атаж өтөө тийм юмыг ерөөсөө илэрхийлэхгүй амьдарч байгаа байхгүй. Амьдрал нь хүнд өвлөмжтэй эндгийн тусгаар тогтнолын төлөө тэр ядуу улс орныг яаж Британий колоничлолоос салгах уу гэдэг юмны төлөө явж исэн юм шүү дээ. Тэгээд дараа нь одоо эндгийг Британаас тусгаар тогтсоны дараа ч гэсэн тэр чинь нөгөө муслим шашинтай болон хиндүү шашинтай хүмүүсийн дунд бие нэгэ алж хитаал. Тэгээд тэр дунд тэр улсыг яаж одоо зэгцтэй удирдах авч явах уу гэдэг тийм сорилтын өмнө ирж байгаа ирсэн л ийм л замдалтай хүн. Тэгэхээр тэдний талаар бид нар яг тэд нар шиг боол хийж байгаа юм биш үү. Гэтэ тэд нар байж чаддсан байна. Ийм хүн амьдрал бас байж болох юм байна гэдэг жишээг бид нарт харуулж байгаа байхгүй. Мэдээж Гандигийн амьдрал дээр бүтгүүнүүдийн бас ярьдаг хүмүүс байдаг. Ганди бол тэгсэн ихнэрээ ингэдэг тэгдэг гэл. Тэгээ бид нар одоо тэр хүнийг бол ямар бурхан биш. Тэр хүний амьдралын гэрэл гээтэй талаас нь авч чадах юм авч чадаал гэрэл сүдрийнх нь тааруулж явах хэрэгтэй болов гэж бодож байгаа юм. Тэгж л бодож байна. Окей, за нэлээд жоохон нөгөө нэг философик яриар руу ороод шүү те. Санхүү үгэн биш. Философи үгэн болох гэдэг шүү те. За тэгвэл юу вэ? Яг ажил дээрээ яг ажлаа илүү гоё efficient болгодог тийм арга хэрэгсэл tools юу байна? За ажил дээр бол хамгийн би одоо энэ дэр бол нэг айхтар өөрөө зохиосон юм бол ярих нь утгагүйгасаа тэрдэргүй энэ дэлхий дээр компанийг удирдах том компаниудыг удирдах амжилтанд хүргэсэн лаглаг хүмүүс байхад бол тэдрээс суралцаал явна. Тэгээд тэр дундаасаа бол би тэр Matt Moshiri гэж хүний Great CEO Within гэдэг ном байдیں۔ Монгол хэл рүү манай Nasha Tech-ийн орчуулад хүн бүр агуу CEO гэдэг юм ном байсан. Тэр ном бол надад их тохирж исэн. Яагаад бэ гэхээр нэгдүгээр жижигэн компани удирдах тухай асуудал байсан. Хоёрдугаарт жижигэн ер нь бол гарааны компани, стартап маягийн компани удирдах байсан. Хоёрдугаарт тэр хүний удирдах байгаа аргаар санал болгож байгаа зүйл нь миний нэг суур юмыг боддог, тэ юмыг логиктэй болгох, системтэй болгох гэдэг юмтай нийцэлтэйсэн учраас надад их тохирсон. Тэгээд тэр ном дээр гарч байгаа санаануудыг аль болох би компанид хэрэгжүүлэхийг зорж байгаа. За тэр дундаас нь жишээ болгоод авъя гэх юм бол хамгийн энгийн нь бол одоо Zero Inbox гэдэг тэр ном дээр гардаг аргачлал байгаа. Zero Inbox гэдэг нь яа гэм бэ гэхээр ер нь юмыг бол мэйлээр шийдэх хэрэгтэй. Компани дотоод асуудалж байгаа, гадаад асуудалж болж байгаа. За гадаад асуудал заримдаа бол мэдээж хэцүү. Нөгөө харилцаж байгаа нөхдүүд нь мэйлийн соёлгүй байх юм бол мэдээж чадахгүй. Дотоод асуудлаа бол ямар ч гэсэн өөрсдөө шийдэж. Тэгэхээр Gmail хэрэглэдэг. За Outlook дээр магадгүй ажиллах. Би Gmail дээр жишээ аваад ярих юм бол Gmail дээр multiple inbox гэдэг нэг тийм функц байдаг. За multiple inbox тэгэхээр inbox-а хэд хэдэн янзаар ингээд хуваачна гэсэн. Тэгээ нэг main inbox дээр юм эрэнгүүд multiple inbox-а би ерөнхийдөө юу ч байдаг next action, waiting reply, scheduled, agenda гэдэг нэг 4 box үүсгэжтэй. Тэгээ надад шинээр ингээд pad mail ороод ирлээ гэхээр би тэрийг 20 секундын дотор шийдэх асуудлынх нь бол шууд харсан дээрүүдээр reply өгчэй гэж байгаа байхгүй. Reply нөгөөд тэрэндээ шийдэгдсэн бол би тэгээд нөгөө лейбл өгөөд архив руу шийдчихэв. Тэрийг би 20 секундын дотор шийдвэн өгч чадахгүй байх юм бол хааш навчдаг гэхэд тэр next action гэдэг лейбл өгөөд тэр бокс руу шийдчихдэг гэсэн. Тэр утгаараа яадаг вэ гэхээр миний mail list нь өөрөө to do list-тэйгээ бараг параллел болчихдог байхгүй. Тэгэхээр надад тусдаа дахид тусдаа to do list хөтэлдэггүй гэсэн. Тэгэхээр тусдаа to do list хөтлөх чинь жоохон тамтай байдаг. Санагддаг байх. Хөдөлж чаддаг хүмүүс байдаг. Гэтэ би бол mail to do хоёр хамтдаа авчихдаг. Хоёрдоод mailing соёл бол бичгийн соёл. Яагаад үгүй гэхээр хүмүүс даваа талын угаасаа мэдж байгаа. Яагаад үгүй гэхээр бичгээр бичсэн юмуд бол дахиж харж болно, баримт үлдэнэ. Ярьсан юм гэдэг бол жоохон с ิจ гтэй зарим тохиолдолд. Зарим тохиолдолд тэрийг буцаа сонсоод айгуу төвөгтэй. Хоёрдугаар ярьсан юм дотор заримдаа эмоц орж ирэх гэдэг. Тухайн үед хүмүүс өөрөө ууртай ч тийм үү юу ч болсон байж болно. Тэр нөгөө талын хүнд янз янзаар сонсогдчих болдог учраас бичгийн харилцааны нэг даваа тал нь бол тэр байдаг. Ямар нэг эмоцуд байдаг бол тэрнийг минимум түвшинд нөргөждөг учраас гэж. За энэ бол тэр Zero Inbox гэдэг юм хэрэглээж явчихнаас үү те. Ямар хин нэгнээс хариулт хүлээж байгаа би wait and reply гэдэг рүү шийдэж чинь. Wait and reply дээр нь жишээлбэл нэг 3 хонцсон мэйл байх юм бол би буцаагаад follow up мэйл өчээд та энэ талаар харж амжсан болов
буцаад хариу өгөөрэй гэдэг юм уу. Schedule гэдэг мэйлүүд нь илүүтэй их байн давтамжтай гарч ирдэг те. Эсвэл нэг тийм яг өнөө маргаашгүй шийдэх гэдэг байгаа биш асуудлууд гэдэг юм уу. Эсвэл тогтмол байдлаар ирж идэг нөгөө репортуудыг хвшлэн тийш навч хийчихдэг гэсэн. Ингээд хийчингүүд манай компани одоо 4 үндсэн ажилтан 3 дадлага үйдэн те. Долуулах нь гэсэн үг шүү дээ. Нэг өрөөнд баг бүгд сууж байгаа. Тэгэхэд би яг гэхээр энэ мэйлэр юмнуудаа зохицуулдаг. Энийг сонсоход зарим хүн бол за арай гэж хэлж магадгүй. Гэхдээ би яагаад энийг хэрэгэлдэг вэ гэхээр ингээд нэг хүн маань амар гоё төвлөрсөн сууж яхад би тэр нөхрийг тэрэгэд дуудаад нэг юм асуух юм бол тэр гоё флоо тэр гоё зин болцсон байдал ингээд сарнад алгуулчихдаг. Тэгээд зарим хүмүүс бол эргээд нөгөө нэг тэр зин мод руугаа эргээд тэр нөгөө гоё мод руугаа орох гэж амар үлээ үздэг хүмүүс байдаг. Зарим хүмүүс бол тийм биш хүмүүс байна бас. Өөрийгөө тасалчаад буцаагаад эргээд төвлөрчдөг, хурдан төвлөрдөг хүн байна. Гэтэ сүүлийн үед бол илүү тийм хүний тоо цөөрсөн байна тийм учраас тэр чүүэтэй олж авсан төвлөрлийг би зүгээр пүнк гэдээ алга болгочихгүй тулд яадаг вэ гэхээр мэйлэр шийддэг. Аль болох компани дээр дараагийн 3 дахь санаа нь бол Мошрийн ном дээр гардаг. 5 үнэтэй компани, 50 үнэтэй компани, 5000 үнэтэй компани яг адилхан систем өгсрөх хэрэгтэй гэж ярьдаг. Тэгэхээр миний зорж байгаа юм бол систем өгсрөх. Тэр систем нь одоохондоо би мэдэхгүй байна. 50 үнэтэй компаниудад үзег учраас. Гэтэ Matt Moshering-ийн амласнаар бол ажиллана гэж байгаа. Тэрийг ажилуулсан маш олон стартапын, Sionor-ийн одоо тэмдэглэл байгаа. Тэгэхээр тэр утгаар бол ажиллах. Гол нь би бүгдийн системлэх гэж зорж байна гэсэн үг. Системлээд эхлэнгүүт аль болох нөгөө яаралтай гэдэг лейблтэй ажлуудыг аль болох багасгахыг зорддог. Өөрөлдвөл ажлууд яг хуваарийнхаа дагуу нөгөө нэг нухуурын машин руу ороод энэ бяцалдаг машин руу ороод нухлагдаал илэгдээл үрэгдээл дуусах хэрэгтэй болохоос гівэнд нэг нөхөрлөө за энийг гэс яралтай гэдэггээл төвлөрсөн байхад нь гівэнд гаднаас юм оруулж ирэхийг аль болох багасхыг зорддог. Гэхдээ мэдээж жижигхэн компани учраас үе гадны том давалгаанд өртөн тэр гаднаас нэг том төслийн санал ороод ирэхэд нөгөө нөхдүүд хийж байгаа ажил нь бүгдийн зогсоогоор за энэ дүү төвлөрч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд гарч ирнэ. Гэхдээ гисэн эдэж тэр ядаж дотоод нөгөө өдөрдөж болох операшныхаа төвшөндөө тийм сюрприз ерөөсөө гаргаж болохгүй. Тийм ямар нэгэн байдлаар төлөвлөгөөтэй, нөөц төлөвлөгөөтэй, бэплантай хэрвээ энэ байхгүй бол яг нөгөө хандбукууд гэж хэлдэг шүү дээ. Гарын онцлогууд, operation manual-ууд. Энийг бол одоо стол нэг жижигхэн компанинаа бараг л ISO авах хэмжээнд хийх гэж бараг хийж илээ л да. Менежмент 2.0. Тэгээ яг хүмүүс болохоор энийг юу гэж ойлгодог юм хэрэг хүн суртал бюрокраси хогийн ажил гэж хараад байдаг. Чи зүгээр бүтээгдэхүүнээ сайн хөгжүүлээл юмаа зараад харилцагч нартайгаа бол мөнгөө сайн болтоо. Гэтэл яг удаанда компани системтэй зөв авч явах те микро менежментээс айлуулах зайлсхийхин тулд хийхээс аргагүй. Хоёрдугаар хүн хоорондын зөрчлийг байхгүй болгохын тулд тэрийг зохицуулсан зохицуултууд нь байж хэрэгтэй. Хит их зохицуултууд мэдээж аюултай. Гэхдээ зүгээр нэг тийм операшн төрлийн юм дээр бид нар бол яг хар дээр цагаанаар бүгдийг бичсэн байх. Тийм бол хүмүүс хоорондоо ядаж хэрэлдэхэ болчдөг. Ялах шалахгүй асуудлаар хоёр хүний хооронд одоо маргаан үүсгэмэргүй шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр ингээд цаг алдаа. Тэгээд нэг ялах шалахгүй юм жоохон дамжирх юм бол айгүй болоод нэг нөгөөгөө хүлцэж чадхаа болоод нэг нь ажлаас гарах асуудал руу хурцуулчих чи айгүй харамсалтай байхгүй. Тэгэхээр тэрнийг тэр баг дээр нь айлуулах зэгслээд мэдээж маргаантай асуудал гараад ирэнгүүт нь хоорондоо ярилцсан шийдээ тэр шийдснийгээ заавалчгүй нэг газар бичиж тэмдэглэх хэрэгтэй. Өөрөөсөө Moshering-ийн тийм алтан дүрэн байдаг хгүй. Хоёртоо ярьж байгаа бол наатаа заавал бичсэн үг гэдэг. За тэгэхээр яг одоо саяны ярьсан нөгөө ном дээр ярьж байгаа концепт бол яа харахгүй жижиг том гэдгээс үл хамааран байгууллагад бол үнэхээр хэрэгжүүлж болох үсттэй apply хийж болох үст тийм дүрмүүд байна. Тэгэд сүүлд болохоор яг тэр номны нөгөө агуулгуудаар энэ бүх төр бүх нөгөө нэг номынх нь орчуулган дээр оролцсон хүмүүсүүдээр нь бүгднгээр нь подкаст хийсэн мэлээ тийм. Тэгээ тэрийг бас нөгөө Mercer сонссон. Зарим сонирхолтой Sionor-ийн дугааруудыг нь бас сонссон. Тэгээ яг тэндээс бол бас олж харж ирсэн. Ерөнхийдөө цаад айгүй олон мэдээж нөгөө нэм дүрмүүдийг яриад байгаа тий олон дүрмүүдийг яриад байгаа. Гэтэ тэрийг бол Sionor-ээс одоо юу гэдгийг үзэх хэвээр унших хэвээр ном бол зөвхөн биш юм байна гэдэг ойлголтол авсан. Яа тэгэхээр хувь хүний хувьд амьдрал дээр ажил дээр хэрэгжүүлж болох үс энгийн дүрмүүд байдаг юм байна гэдэг санааг авч ирсэн. Тэгэхээр магадгүй тэр номыг зөвхөн нөгөө нэг агуу SEO болох ч хүмүүс л зориулсан гэвэл үгүй юм байлээ шүү гэдэг ойлголтыг хэвцсэн юм шиг санагдсан. Нэр нь угаасаа нөгөө хүн бүрийн дотор агуу SEO-гийн тийм юм байгаа гэсэн санаа авахгүй. Хүн бүрт тийм потенциал байгаа шүү гэдэг санааг л хэлсэн байгаа. Тийм. Тэгэхээр бас яг тэр зарчмууд нь айгүй гоё санагдчихсан. За нөгөө талаас болохоор одоо ингээд төсөөлөхөр за бидний мэдхгүй үнэр хин юм бэ?
эдийн засагч, улс төрийн активист, философч, одоо нийгмийн идэвхтэй одоо гэдгийг тэ иргэн гэдэг ч юм уу тэ. Тэрнээс өөрөөр тэр мэдхгүй юм би мэдүүлж болохгүй шүү дээ. Одоо би чамд хэлчих юм бол тэгээд би та нарын мэддэг. За тэгвэл амралтын өдрөө яг юу хийж гоёор өнгөрүүлд юм бэ? Одоо саяны яг дурдсан зүйлүүдээс өөрөөр юу хийж цагаа өнгөрүүлд юм бэ? Яг хүмүүс нэг тэр болон мэдгүй зүйл нь бол би персонал компьютерийн тоглоом их тоглох дуртай. Тэрийг нэг айхтар. Тэгээд яг манай оюутан найз нар бол мэдэн дээ. Бид чинь сайхан PC читэл байсан шүү дээ. Тэгээд одоо хөгшөрсөн ч гэсэн тэгээд нэг тэр нэг хүсэж байгаа тэр юм яг тоглох цаг нь бол эрс багассан. Тэгээд огт тоглохоо болно гэж байдаггүй. Хвчлэн одоо нөгөө нэг real time стратегийн тоглоомууд тэгэл одоо тэмдэггүй юмуд тоглож сууж идэг. Тэгээ яг одоо бол нэг тоглоомноос нэг яг тэр юм сурах нь бол тэр нь бол багассан. Анх одоо дунд сургуулийн хүүхэд байхдаа бол персонал компьютерийн тоглоомноос амар их юм сурдаг байсан. Яг сурдаг? Сурна шүү дээ. Тоглоомноос айгүй их юм сурна шүү дээ. Би яагаад ингэж түүх сонирхдаг болсон бэ гэдэг шалтгаан нь 96 онд гарсан тэр Age of Empires гэдэг тоглоомоос хамаарсан шүү дээ. Минийх нэг тийм айхтар түүхийн ном уншсандаа биш шүү дээ. Тэр нэг 3 хэмжээстэй Age of Empires гэдэг тоглоомыг харчаад анхудаа 3 хэмжээс тоглоом хараад нөгөө ирүүн мултарч унаад тэгээ тэнийг харсан чинь ингээл чулуун зэвсгөө үе юуны tool age буюу одоо нэг багаж хэрэгслийн үе гэснээр хүрэл зэвсэг төмөр зэвсэг гээл. Тэгээ тэрэн дотор чинь янз бүрийн соёл иргэншлүүд гараад ирнэ. Грек, Миноан, Хетит, Метит гэл гараад ирнэ. Египт гараад. Тэрийг чи хараад вау гэл. Тэгэл мэдгүй нэг мэдсэн чинь эртний Ромын талаар асар сонирхолтой болцсон. 2 дугаар ангид байхдаа 5 дугаар ангийн хүүхдүүдийн уншдаг нөө дэлхийн техник түүхийн нэг хөөрхөн ном байдаг. Тэр мэнийг уншсан. Тэрийг мэдсэн чинь ингээл дэлхийн төв рүү татагдаад орсон байсан. Тэгэхээр чиний эхлэл чинь нэг агуулдаг ном уншдагтай бол биш байсан бэ тий. Яг хүүхд байхдаа үлгэр мүлгэрийн ном амар уншдагтай байсан. Гэтэ нэг персонал компьютерийн тоглоомыг хараад тэгэл амар татагдаал. Тэгэл тэрний дараа ер нь бол одоо ч миний хобби тийш дээ. Дандаа би түүхэн кино үзэх амар дуртай. Ер нь нэг жоохон муу байсан ч хамаагүй тэгэл юм үзчихдэг шүү дээ. Түүхэн кино авах юм бол муу санаж үзэж байна. Гэтэ мэдээж маш гоё түүхэн кинонууд бол үнэхээр байна. Тэрнийг бол үнэхээр ингээд бүр жаргаж үздэг. Тэ одоо Kingdom of Heaven гэдэг тэр загалматны аян танид үеийн Орландо Блум, Эва Грин нарын тоглосон кино байна. Бас л хийцмэц бол үнэхээр тасархай. Тэгээ тэрний нөө түүхэн үе нь бол айгүй тасархай үе байна. За хамгийн сүүлийн үеэс ярих юм бол одоо тэр сүүлд гарсан тэр Shogun гэдэг зурлал кино шүү дээ. Тэр Японы түүхийг харуулсан одоо тэр Японы иргэний дан дуусж байгаа тэр үеийг харуулж байгаа тэр хийцмэцийн тэр байгаа байдал, Японы соёлыг харуулж байгаа байр байдал үнэхээр тасархай. Тэгээ яг хүндүүд би энд нэмээд өрдөж. Ер нь хүн ингээд мэдлэгийг олж авах та олон суугаас олж авах тусмаа их сайн билээ. Одоо CF бэлдэж байгаа хүмүүс ч гэсэн энийг би хэлдэг. Видеоч лөөд, номоо унш, 3 дахь байгууллагуудаас гарсан өөр янз бүрийн контентууд хар, сонирхолтой өөр юмыг хар, амьдрал дээр яаж хэрэглэх болох тухай хар гэдэг. Тэрнтэй адилхан миний одоо Японы эртний мужуудыг би бүгдийн чэйжээрээ бараг хэлж чаддаг байхгүй. Ингээд доороос нь Kyushu Wireless гэсүүдэд хойш нь хэлдэг байхгүй. Тэрний ясан тэр Shogun гэдэг тоглоом тоглож байгаад Японы тэр хуучны мужуудын нэрийг хэлээд ухаанда Монгол хүнээс очиод Япон хүн Монголд ирчээд Монголын засагдхан аймаг тэр сум тэр хушуу гэдэг нэг нэрлээ бол бид чочноо доо. Засагдханы юмнуудыг бид нар ч засагдхан битгээл одоогийнхоо аймагуудыг гэсэн хэлэхэд ингээд бас үлддэг шүү дээ. Заримдаа дараалын наалтаа хэлдэг. Гэтэл эртний аймагуудын нэрийг ингээд хэлээ явдаг гэдэг шиг би Японы тэр Мэйжигийн өмнөх үеийн Японы тэр нэг одоо хан гэж хэлдэг юм да. Тэдрийг бол ингээд чэйжэр мэдээ. Тэгэхээр дараа нь түүхийн ном уншиж явах үед тэр байлдаа одоо юу гэдгийг тэнд болжээ гэд хэлэхэд надад Японы газрын зүрх тэр хаан болж байгаа харагдчихдаг гэсэн үг байна. Тэр төсөөлөл авахд айгүй хэрэгтэй байдаг. Тэгэхээр Европын газрын зураг хийсэн би ингээд хэлэхээр газруудын нэр орныг хэлэхээр ер нь ингээд мэдчихдэг. Нэг удаа нэг тийм яриа болж ирсэн. Би ингээд юунаас ирсэн гэд нэг нөхөр ярьсан байхгүй. Швабия гэдэг газраас ирсэн гэхэд би тэр газар орны хаан байдгийг ингээд мэдчих. Наа чин одоо Германы өмнөд хэсэгт байдаг газар байна гэсэн чи яаж мэддэг гэж явж байгаа байхгүй. Би одоо тийм тоглоомд төлж байгаад би тэр газар дээр явжсэн л таарч байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ боломжийг олгодог гэсэн үг. Тийм. Тэгэхээр ямар нэгэн байдлаар түүх газар зүй хоёр бол дандаа хоорондоо хамааралтай байдаг. Тэрийг нэмээд би персонал компьютерийн тоглоомны тэр газрын зурагтай стратегийн тоглоом дээр очиод харах юм бол хүний төсөөлөл
эрс сайжирч. Тэгвэл яа тэр персонал компьютерийн тоглоомыг тоглосон айгүй тэр өөр ашигтай хүмүүсийнх нэг нь байх нэ. Тийм би тэр үүднээсээ бүр ахаад хэлээ. Би персонал компьютерийн тоглоом дээр тийм домгийн шинжтэй тоглоом эзэн ш тоглодоггүй. Дээрээс нь одоо дотоо мотоо бол яг зүгээр найз нартайгаа цэнгэх зорилгоор болохоос ганцаараа суугаад тоглох үед эзэн ш тийм Counter Strike гэдэг юм уу. Одоо Counter Strike-аас би юу сурах вэ гэдэг буудалцсан яг. Counter Strike, Dota гэдэг тоглоомууд бол зөвхөн найз нартайгаа тоглоход гоё болохоос ч одоо нэг тийм bonding маягаар л хийгээл те одоо яг нэгнийг очиж алхан сонирхдаг байхгүй те. Түүнээс биш зүгээр тэрнийг буудалцаад ингээд сайжих биш. Нөгөө талын тоглоомууд нь бол илүү нэг тийм соёл боловсролын шинжтэй, гоо зүүн шинжтэй шүү дээ. Одоо Ghost of Tsushima гэдэг тоглоом бол тэр чигээрээ гоо зүү байхгүй. Тэр амар тийм артистик тоглоомууд те. Яг мэдээж хүн өөрийнхөө сонирхлоор тоглох байх гэж бодож байна. За. Маш олон зүйлүүдээс харин тийм хүмүүсийн мэддэггүй өнөр маш өөр зүйлээс бас таашаал авдаг байх нэ. Яг өөр мэддэггүй өнөр гэвэл яг би хайку бичдэг. Тийм хүмүүс яг зарим нэг хүмүүс л мэднэ. Нэлийн ойрын хүмүүс бол намайг хайку бичдэг мэднэ. Тэгээ яагаад хайку бичдэг болсон гэх юм бол зүгээр жоохон залхуу. Уртаа шүлэг бичих гэхээсээ илүү бодож жагаад 3 мөр дотор би энэ үзэгдлийг яаж багтааж болох вэ? Хоёрдугаар миний бичсэн 3 үзэгдэлтэй тэртээ 3 мөрд бичсэн 5 бичсэн юмыг бусад хүмүүс уншаад яг надтай адилхан мэдрэмж авч гин үү? Эсвэл арай өөрөөр тайлж уншиж гин үү гэдэг. Тэ хаана бичдэг? Зүгээр хувьдаа бичсэн штэ. Блог дээр бичихгүй. Зүгээр хамгийн сүүлд гоё бичснийг уншиж өгч болох юм уу? Санаж байгаа бол за одоо нэг санахгүй байна да. За тэг санаж байгаа. Санаж байгаа хайкунууд хөвчлэн нөгөө personal хайкунууд учраас. Нөгөө нэг эзэн холбогдсон хайкунууд учраас болохгүй. Тэний тайллыг хэлэх гэхээр нэгээс нь хайку ч юм бас их сонирхолтой нь юу вэ гэхээр мэдээж яг ерөнхий зүйлийг хараад бичиж болно тийм. Миний хайкунууд ихвчлэн тийм эзэн холбогдсогч нартай хайкунууд буюу тухайн үйл явдал дээр үүтгэж бичсэн юу байдгийг. За хамгийн сүүлийн хайку би одоо харахгүйгээр шууд чэжээр хэлж байна л да. Гэтэ санаа нь юу гэхээр тэр нэг санаа нь юу гэхээр 1000 өдрийн үе метршгүй аав ээжийн хайр цэцэгс дэлгэрнэ гэдэг нэртэй тийм хайк одоо мөртэй хайк байсан. Тэр нь бол нэг тодорхой нэг одоо хүүхэд нь биеийг өвдөөд 3 жил орчим тэр хүүхдтэйгээ ингээд эмчлүүлэх гэж тууштай явсаар агаад тэр нэг хүүхдээ эдгээгээд тавцсан тэр эцэг эхийн зориулсан манай шавнырын нэг л дээ. Тэрэнд одоо зориулж гэрт нь ингээд бас ураад цай уулахад нь бид тэр хайкуг зориулж бичсэн байдгийн. Тэгээ яг хайку бич өөр ингэсэн бас өөрхөн дэг журам байдгаас гадна хайку дотор дандаа улирлын элемент байдаг. Тэр нь одоо цэцэгс дэлгэрнэ гэдэг бол тэр нь бол гиго буюу улирлын заавалчгүй улирлын нэг мөр байдаг. Тэгээ тэр улирлын мөр нь бол одоо тэр бол амархан хайку байна л да. Амархан тайлагдах хайку мэдээж маш амархан тайлагдах хайку. 3 жил 1000 өдөр болчихсон. Тийм 1000 өдөр 3 жил орчим. Тэгээд яг заавалч тэр чинь бас символик шинжтэй л юм шүү дээ. Дээрээс нь цэцэгс дэлгэрнэ гэдэг бол одоо өөр хүүхдүүд чинь ингээд шинээр ингээд шинэ хаврыг илэрхийлнэ гэдэг дандаа шинэ ихлэл хуучин юмнууд дууссан ч гэдэг юм нэг юм хуутгатаагаар явдаг гэсэн. Тэр хайкуг ингэж бичсэн ч болно эсвэл бүр гүнзгийрүүлээд 2-3 леертэй бичсэн ч болно. Хоёрдугаар цаадлын хүн чинь чамааг айгүй сайн мэддэг байх юм бол бас өөрөө хайку сонирхдаг байх юм бол тэрэн дотор леер дотор янз янзын одоо санаануудаа шигтгэж хэлж болно. Гэхдээ мэдээж риск байгаа ш нь буруу уншиж байна. Тэр нь бол нэг тийм зорилго шүү дээ. Эсвэл өөрөө өөртөөхөө юмнуудыг. Тэрэн дээр бол Японы соёл бол амар өвөрмөц шүү дээ. Японууд нөгөө арал дээр амар олон жил тусгаарлагдсан учраас тэдний тэр нэг refine хийсэнтэй сайжруулсан соёл нь асар өвөрмөц байхгүй Япон. Одоо тэр хайку байна. Тэг хизэнээс одоо энэ бичээд нийтдээ одоо чамд урын санд гэх юм уу тийм олон. Надад нэг ойролцоогоор нэг янз бүрийн хүмүүс зориулсан барьсан өөртөө зориул бичсэн хайкунууд нийлээд нэг 100 орчим юм байгаа хаа. Тийм 100 орчим хайку цуглуулсан байгаа. Тийм. Ямар нэг үйл явдалд бас зориулж их бичнэ, тий? Одоо нэг юм босон үйл явдал зориулж бичнэ. Тэгээ дижитал хэлбэрээр хадгалдаг юм уу? Хадгалдаг байх уу? Тэгээд нэг хайку бичээ доор нь ерөнхийдөө жижигэн тайлбар бичнэ шүү дээ. Бас өөрөө. Тийм бичнэ. Тэгээ энэ хайку яагаад бичсэн гэсэн тэгсэн бүгдийг бичээд хадгална л та. Тэгэхээр нөгөө нэг дөрөвний нөгөө нэг өдөр тутмын дадал гэдэгтээ ойртуулаад асуухад за бичдэг дадал байна. Уншдаг дадал гэдээ ярьжсэн шүү дээ. Уншдаг дадлын таар нэр яг хүмүүс тус жоохон хөргмээр санагдадсан. Тэгээ яг тэн дээр яг ер нь уншина гэхэр чинь одоо ч ингээл хүмүүс чи юу яадаг шүү. Цаг зориулж унших хэрэгтэй юм шиг өдөрт 30 минут уншмаш гэл одоо ч нэг хувийн үеийн хөгжилтэй холбоотой айгүйх тренди болсон шүү дээ. Тэгээ тиймэрхүү байдал ингээд жоохон
сонсохоор өлөг болцсон шиг хэрэгжүүлэхээр тийм уйтгартай санагдаад байдаг шүү дээ. Тэгээд амьсгалах бол тэгэл амар гонигт энгийн зүйл байгаа сте. Хүмүүс амьсгалдаг үстэй. Тэрнтэй ном уншвал яг л амьсгалтай адилхан шүү дээ. Оюун санаандаа л амьсгал өгч ирсэн шүү дээ. Ер нь бол. Тэгээд тэгж л харахгүйгээр зүгээр ном уншихыг одоо нэг амар serious ажил эсвэл юу гэдгийг нэг тийм юм биш. Зүгээр л яг зүгээр ингээд нэг тийм амьдралын нэг хэсэг болгол авчих юм бол айгүй амар санагдав. Ер нь тэгээд фитнес явдаг хүмүүс чинь тийм л болчтой байлгүй дээ. Нөгөө эсвэл гүйдэг ч гэдэг юм уу дасгал хийдэг хүмүүс тэр нэг амар цаг гаргаж хийхээсээ илүү энийг болохоор нөгөө нэг юунууд хятадууд хаа нэг Wu Wei гэдэг тухай. Би буруу хэлж магадгүй шүү. Wu Wei боёо гэдэг. Ай дангаараа, жамаараа, зөнгөөрөө гэдэг тийм үг байдаг юм байлээ. Нөгөө даавгийн нэг онол юм шиг онолтой нөгөө naturally байх хэрэгтэй гэдэг нэг тийм хүчээр хийж болохгүй. Effortless гэж хэлдэг юм да ер нь бол. Тийм болох хэрэгтэй юм шиг байна. Тэгээ ном уншихчсан effortless, дасгал хөдөлгөөн хийчихсэн юм effortless болох нь их чухал юм шиг байна. Тэгэхээр тэхийн тулд бид нар мэдээж амар хичээх хэрэгтэй. Өөр ямар ч аргагүй өөрийгөө хүчээр одоо 30 минут уншуулна юм уншуулъя гэдэг чинь бол нөгөө зуршил суугаагүй тохиолдолд тэгээд хүчээр хийж ийн гэсэн үг байна. Тэгээд тэрний нь үл хийхээс өөр харахгүй. Тэгээд тэрний нь яаж хийдэг мэдэг гэл нөгөө atomic habit гэдэг айхтар номнуудын тэгэл өөрчлөлт төгсныгаа аваад явах бах. Миний хувьд бол нэг мэдгэд л баггүй бас би ингээл амар хичээж байгаад авсан зуршилгээс үл нэг мэдгэд үүссэн зуршил нь байсан бэхээр өглөө болгон ариун цэврийн өрөөнд ном уншдаг. Тэгээ нэг 10 минут орчим бол ном уншиж байгаа. Яа тэр уншлага бол ариун цэврийн өрөө чинь бас их ариун газар юм биш үү? Тэгээ ариун цэврийн өрөө. Юу гэхээр тэр өрөөнд юу нэвшлэн хүмүүс ганцаараа суудаг. За нэлэх хүүхдтэй биш бол тэр өрөөнд нэвшлэн ганцаараа суудаг. Өөрөө өөртөөгөө байж болох нэг 10 минут 5 минут. Тэр үедээ уцсухчаа жоохон утгагүй юм санагддаг. Тэгэхээр яг нэг ном унших юм бол айгүй гоё төвлөрч болдог. Тийм үү? Нөгөөх нь бол унтахынхаа өмнө би нэг уншдаг. Гэхдээ сүүлийн үед нэлээд багассан. Унтахынхаа өмнө нэг 5-10 минут уншина. Тэгээд тэр нь автодод ирэхээр амар. Угаасаа зуршны хүчийг угаасаа хүмүүс тэртээ зүгээр мэдчихэв. Тэгэхээр одоо өглөө 10 минут 0-д орой унтахын өмнө өглөө нэг за 10 гэхэ болоо хоёлаа бүр дарж өглөө 5. Орой 10 минут гэж бодъё тийм. 4 өдөр өнгөрөхөд нэг цаг штэ. 4 өдөр 7 хоногийн дотор нэг цагийн ном уншиж ирсэн байхгүй. Ингээ хэлэхээр аим шигтэй сонсогддог байхгүй. Нэг цаг. Сард 4 цаг. За тэгээд жилд гээд хэр чин ингээл тажиж өгдөг. Тэр чин зөвхөн хамгийн нэг тийм зүтгэл bare minimum гэж тийм сууж байгаа шүү дээ. Тэгж уншиж чинь гэсэн үг. Тэгэхээр яг нэг иймэрхүү маягаар хийдэг гэсэн. Тэгээ мэдээж тэрэн дээрээ мэдээж жоохон илүү хүчил зүтгэл гаргаад заримдаа бол бүр уншмаар санагдаад суудаг үе байна. Заримдаа зарим нэг бүр автаад нэг хавцнаас нөгөө хавц хүртэл уншчихдаг болдооч байна тийм гэсэн. Тэгэхээр дадал зуршлын хүч бол өөрөө ийм амар агуу ах гад шүү дээ. За одоо жоохон мөнгө санхүүтэйгээ холбоо сэдв руугаа орноо. За би одоо ингээд чамд ингээд нэг үг хэлнэ заяа. Тэгэнгүүт чи тэрийг ерөөсөө шууд хариулт надад. Бодохгүй шүү. Ерөөс бодохгүй. За мөнгө гэхээр чамд юу бож? Хүч. Чи мөнгөтэй хэр ойрхон байна? Одоо байж лээ. Гэтэ мэдээж дата амар их мөнгөтэй бол биш. Гэтэ мөнгө бол хүч. Тийм хүч. Мөнгө бол яхаар хүч мөн. Тийм. Тэгэхээр нөгөө нэг яг өмнө нь бас яг нэг сэтгэл зүйчтэй ярилцчихснаар шууд нөгөө энийг яг ингэж асууж исэн. Тэгээд яг хүний нөгөө нэг мөнгийг харах үнцэг гэдэг зүйл бүр нэг хүн болгоны үед ялгаатай байт юм байна л да. Тэр нь өөрөө буцаагаад мөнгөтэй хандах хандлага буюу өөрөө буцаад хэр их мөнгөтэй байх, мөнгийг өөрийгөө дуудах ч гэдэг юм уу те яг иймэрхүү зүйлүүд дээр яг тэр суур нэг бодол хүч нь бас нөлөөлдөг гэдэг талаар тайлбарлаж байсан. Тэгэхээр хүч гэж хэлүүлдэг гэдэг ямар хүн гэсэн үг вэ? Хүч хэрч ямарсан мөнгөтэй хүчтэй байна, мөнгөтэй байл гэдэг санаа надад бууж байна. Надад болохоор нөгөө нэг яг тухайд мөнгө санхүүгээ хэлжсэн болохоор мөнгө гингүүт маш ойрхон байна надад гэж би хариулжсэн байхгүй юу. Тийм тэнгүүт угаасаа тэр чин одоо зүгээр ингээд ажил дээр ч юм ингээд тоон дээр ярихад тэр чин ингээд зүгээр тоогоор яриад болчих яг жинхэнэ амьдрал дээр гараад айгүй их мөнгө байгаа шүү дээ. Гих мэдчлийн нөгөө нэг айгүй ойрхон байгаадсан байхгүй юу. Тэгсэн чин яг тухайд тэр сэтгэл зүйч ямар сони ерөөсөө ингэж хариулжсэн эмэгтэй хүн сонсож байгаа гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү байдлаар ингээд юу хийжсэн. Тэгээд ингээд санхүүгийн мэргэжилтэй энэ төр гэдэг ингээд үргэлжлүүлээ ярьсан л та. Тэгээ яг нь ер нь бол тэгэхээр нөгөө нэг ихэвчлэн монголчуудын хувьд ч гэдэг юм уу мөнгөний талаарх ойлголт нь мөнгө бол зөвхөн баян хүмүүсийн мэдэх ёстой зүйл гэдэг ч юм уу те. Баян гэдэг ойлголт бас айгүй сонирхолтой юм байна л да. Баян гэхээр муухай
Яа тэгэхээр одоо юу гэдгийг өөрийн хүч хөдөлмөрөөр ч юм уу 100% баяцсан гэж байхгүй гэж болж боддог ч юм уу. Тэр зүйл нь илүү давмгай яагаад гэдэм бэ хүмүүс. Тэгэхээр нөгөө нэг бас одоо бол харьцангуй хүмүүс одоо залуучуудын хувьд ч юм уу хүүхдүүдийн хувьд өөр байгаа. Тэгэхээр өмнөх нийгмийн одоо хүмүүсийн хувьд бол яг тэр ойлголтууд нь жоохон яхаарахгүй нийгмээс ингээд өөр ялгаатай суучихсан байгаа гэдэг юм. Тэгэхээр мөнгөний хувьд яг өөрийнх нь нөгөө анх танилцчихсан. Тэгэхээр нөгөө мөнгө ярихаар хүүхд наснд ахтар мөнгөтэй холбоотой нөгөө нэг экспириенс үүсчихсэн байгаа байхгүй хүн болгоны хувьд. Тэгэл одоо зүгээр ингээл өөрсдийнхөө амьдрал дээр ч гэсэн анзаархад хүүхдүүддээ би жишээл одоо мөнгөний талаар яг ямар ойлголт өгж байгаа вэ гэл тэг буцаагаал надад ирж байгаа хариултуудыг харахаар би ингэсэн бах та гэж бодмоор юмнууд бас зөндөл гардаг л та. Тэнгүүт яг мөнгөний талаар яг өөрийнх нь одоо философи юм уу тий? Тэр юу байна? Одоо философи жоох тий. Зүгээр л мөнгийг би хүч гэж хэлж байгаа нь юу вэ гэхээр ер нь бүх төрлийн хүчтэй адилхан нэгэн төрлийн хүч. Хүч бол дандаа нөгөө давхар эртээ сэлэм гэж ярьдаг шүү дээ. Хоёр талтай эртээ сэлэм гэдэг шүү дээ. Буруу ашиглах нь өөрийнх нь толгойг авчдаг зүйл. Зөв ашиглах юм бол юм хийж болно. Тэ одоо тийм зүйл. Ерөөсөө бүх төрлийн хүч бол тийм. Улс төрийн эрх мэдлийн хүч ч вэ, мөнгөний хүч ч вэ, юу ч вэ бүгд адилхан. Яг хоёр талтай эртээ. Хоёрдугаарт хүч гэж хэлсэн учраас юу вэ гэхээр бас нөгөө хүнийг хордуулах чадвартай corrupt гэж хэлдэг шүү дээ. Тэгээ тэн дээр нөгөө Lord Acton гэдэг нэг Английн одоо язгууртан улс төр судлаач улс төрч нэг үний үс мэд тий. Power tends to corrupt шүү дээ. Хүч эрх мэдэл гэдэг зүйл бол хүнийг corrupt зүй ялзруулах тийм хандлагатай байдаг. Absolute power utterly corrupt гэж хэлдэг байхгүй тий. Absolute бүр туйлын эрх мэдлүүд бүр мөсөн одоо завхруулдаг гэж. Тэгэхээр тэрнээс тэглээгээд айгаад байж болохгүй гэдэг иймэрхүү одоо бол бид гэж хардаг тийм мөнгө бол хэрэгсэл тэрийг хүч тэрийг зөв хэрэгжилж чадах юм бол юм бүтээж чадна буруу хэрэглэх юм бол сүйтгэж чадна ерөөсөө л тэр тэрэнд яг өөрт нь мөн чанарт нь сайн муу гэдэг юм байхгүй мөнгө мөн чанартай муу зүйл юм эсвэл мөнгө мөн чанартай сайн зүйл юм гэдэг юм байхгүй тэр сайн муугийн хэрэгжилж байгаа хүн яг ер нь 29 дээр маш олон зүйл тийм чинь чанартай байдаг одоо хутга бид нар өдөр болгон хоол хүнсээ хэрэглэхэд сайн зүйл тэргүүд гинт хэрэг ч юм бол муу зүйл атомын цэглэн станц ашигла атомын энерги цөмийн энерги бөмбөг хийгээд хүмүүс тэр хаяад байвал муу зүйл цахилгаан эрчим хүч гаргаж авах юм бол сайн зүйл яг л ийм зүйл байхгүй. Тэгээ уран гэдэг зүйлийг ярих юм бол ерөөсөө ямар зорилгоор яаж хэрэг гацуу асуудал нь юу гэхээр тэрийг зохистой хэрэгжилж гин үгүй юу гэдэг асуудал яригддаг. За энэ бол тэр мөнгөний холбоотой нэг философик маягийн гэх юм уу тэр санаанууд гэсэн үг. Мэдээж хүн бол мөнгөтэй байж юмыг хийж бүтээн. Хүн хүч одоо тэр зорьсноо биелүүлэхэд бол үнэхээр хэрэгтэй зүйл мөн үгүй юм. Тэгвэл хувийн санхүүгийн хувьд яг хувийн санхүүгийнхаа сахилга батын хувьд асуух юм бол 10-аас оноогоор дүгний дээдлийн оноо нь 10 гэвэл өөрийг хит гэж хэлэх үү? Яагаад? За нэг 8 хавцаа болол гэж хэлэх байна. Тэгээ тэрний яханд бол хоёлоо миний хүүхэд насны экспириенс түрүүн бас асуултанд дурддаг. Тэрнээс нь эхлэх хэрэгтэй юм болов. За хамгийн анх мөнгөтэй танилцсан бол нэг хайхтар мэдэхгүй байна. Гэхдээ тэр үед бол нөгөө 5-ын га гэдэг асуудал яригдчихсэн л үе яах нь 5 төгрөгийн үнэтэй га байсан. За тэгээ 100-ийн бичээн буюу нөгөө сайл майл гэдэг бичээнүүд байдаг. Тэр үед л ерөнхийдөө мөнгөний 50-ын зармаг, 50-ын ундаа за заримдаа 100-ийн ундаа заримдаа сектор өчөөр 50 байд юм а тэр чинь. Дэлгүүрт өчөөр 100 болчиход байдаг. Тэрнээс л эхэлж исэн баг. Тэгээд яг мөнгөнд дуртай байсан хүүхд юм шүү аа. Тэр нь яаж идэдгийг гэхээр гэрт нэг юм одоо аав нэг янз бүрийн гадаад мадад яваад нэг гоё чихрийн хайрцаг марцаг юм өрмөц Монгол үзэгдэж харагддгүй юм аваад ирэнгүү тэрийн би авчиг гэдэг дараа нь буцаагаад одоо аав наах зэгч нартай нэг баг хүмүүнээр зардаг те. Одоо хайрцаг зараад байгаа шүү дээ. Зүгээр хайрцаг. Тэр нь нөгөө талаас бас эдийн засгийн талаас яриул их чухал байхгүй. Тэр нь тэр хүнд үн цэнтэй зүйл байхгүй. Над тэр хайрцаг хэрэггүй байхгүй. Гэхдээ тэр хүнд байгаа мөнгө надад үн цэнтэй байхгүй. Тэр хүнд бол тэр хайрцаг үн цэнтэй байхгүй. Тэгэхээр эн чинь equal trade те одоо нөгөө хоёр талын хүсэл сонирхол нийлсэн учраас бид хоёр арилжаа хийж шүү дээ. Тиймэрхүү байдаг. Тэгээд яг амар дата авшгүй өндөр үнээр бол мэдээж зарахгүй шүү дээ. Тэр чинь нэг бас л ундааныхаа мөнгийг л олж авч байгаа л асуудал. Дараагийн одоо хүүхэд байх үеийн орлогын том их усүр бол одоо яхахгүй ёлкны мөнгө байдаг байлаа. Одоо хүн болгон тэр одоо хаанаас орж ирсэн уламжлалыг мэдэхгүй. Гэтэ ёлк тавихад айл тухайн шинжилгээ үеэр орж ирсэн хүмүүс бол хүүхдүүдийн ёлкн дээр гацаагүй мөнгө тавьдаг. Одоо энэ уламжлал байгаас би мэдэхгүй байна. За цагаан сар бол мэдээж бас дараагийн том
мөнгөний их сурвалж айлуудаас нэг ялангуяа ойрын хамаатан садны айлуудаас бол надад мөнгө өгөөрэй би өөр илүү дотор тэнэг биелэг авахгүй шүү. Өөр зарлаа. Шууд зарлчин. Тэгээд ерөөсөл тийм байсан. Тэгээд мөнгө аавна. За тэгээд мөнгө авчаа яадаг байсан би гэх хэрэг сонирхолтой. Нэг их чихэр жимс гэдэг юм лөө нэг үрдгүй байсан юм шиг санагдаад идэг. Ягаад ч ингэ анзаарч хахад гэтээ яг хөө тэгэл нэг айхтар тийм хүн үргэхээсээ илүү тэгэл ерөнхийдөө цуглуулж хадгалдаг. Хадгалдаг зан үйл нь бас урамшуулдаг нэг тийм системтэй байсан манай гэр бүл. Тэрний яадаг байсан бэ гэхэд би ямар дүнтэй мөнгийг тухайн жилийн турш аав ээжнээ хадгалуулна. Яг тэрнтэй нийлжилттэй үнэтэй хэмжээгээр манай аав ээж хадгаламжруулж гэдэг юм уу хоримтлуулсан юм хийдэг байсан. Гэтэ тухайн үед яг жинхэнэ банкны хадгаламж гэсэн нь мэдэхгүй байна. Гэтэ гэр дотор нэг тийм цэнхэр хавцтай дэвтэр дээр бүх юм бичигддэг байсан. Тэр нь банкных гэдгийг чи мэдэхгүй юм уу те? Тэрийг мэдэхгүй байна. Гэтэ их үедээ бол бид надад цаасын л харуул. Тэр цаасан дэвтрээ харуулаад чиний мөнгө тэд туссан байна. За аав ээж нь энэ жил тэтэн дөрөв суглуулсан байна. Одоо ингээ сайн байна гүтээ яг тэр дүн дээр давхар бичлэлт хийгээд доотлолт яг тэр дүнтэй найдлах юм бичээл нэмэл яваад байсан. Хаяа тэндээсээ мөнгө авна. Гэхдээ ер нь мөнгө авах нь их ховор яагаад тэгэхээр тэгэл яаж хийж байгаа л нэг урсгал зардлаа тэр хүн дэргээр хаачаал илүү гарсан мөнгөний тийш нь яваачаал хийчээд байдаг байсан. Тэгээ тэр зан үйл их явдаг байсан. Мөнгөтэй холбоотой харьцаж исэн юмны нэг юм нэр хоёр дахь юм нь бол би нэг ахаасаа нэг бас нэг сонин үлгэрд дуурал ягаад чи тэр үед тасан. Би яг тэр үед бас яг чихэр жимс нэг тийм ундаанд бол яг мөнгө өрөөл яваад байсан шүү. Нэг удаа манай ах яасан би гэхээр тийм ундаа идэж уух юм авч байгаа бол яг нэг удаа хэрэглэхдээ хамгийн гоё нь авч уу. Хоёрын хооронд ингэж одоо 100-ийн ундаа уух хэрэггүй. 100-ийн ундаа уухын хооронд чи усууж явж байгаад илүү чанартай ундаа уу гэдэг. Тухайн үед чанартай ундаа гэдэг нь юу юм гэхээр 500-ийн бицам байсан байхгүй. Тэгээ 5 ширхэг 100-ийн ундаа ууснаас чи нэг удаа бицам ууж бус үед нь усуугаа яваад байдаг. Тийм зөвлөгөө өгчсэн. Тэгээ тэр зөвлөгөө надад их нөлөөсөн л дээ. Ер нь ягаад чинь тэр надад айгу ухаалаг санагдсан байхгүй. Нэрээ тийм байна. Тэгээ тэрнээс хойш миний хийдэг ажил юу болсон бэ гэхэд яг өөрт хэрэгтэй гэдгээ мэдээд яг бодож үзээд авъя гэх юм бол тэрэн дээр юусаа гар татдаггүй. Тэрнээс наагур байх юм бол за энэгээр чи яах вэ гэж боддог гэх юм уу та. За энийг аваад чи яах вэ гэдэг нь тийм одоо юу худалдан авалтаар стрессээ тайлдаг төрлийн хүн бол нэг биш юм шүү. Тийм. Хоолоор бол стрессээ тайлдаг гэж болцож. Тэгээ миний ер нь бажет буюу хамгийн их юм зарцуулдаг юм нь бол ерөнхийдөө хоол идэх, гадуур хоол идэх гэх юм зарцуулсан байдаг ер нь. Сайн өшөөний санхүүгийн дээр нэг тийм азтай гэх юм уу азгүй юм мэдгүй байна. Миний хувьд архиуч чаддаггүй. Одоо суул тал руу зарим хүний хувьд бол сайхан сонсогдож байна. Зарим хүний хувьд зардалсан хэмжиж зардалтаасаа экономик талаасаа ярил амар зардалсан хэвдэг. Тамхи татдаггүй. Би тамхи татах гэж оролдоод ерөөсөө чадаагүй. Хүмүүс чи орчоод байдаг. Би ингээд тамхи татахын сан гэж хүсээд үртгэхээс чадаагүй. Хаг цацаад тэгээд ерөөсөө хүмүүс ингээд заа надад тамхинд оруулах гэж би 4-5 удаа оролдсон. Надад бүр хажууд ингэж сороод ингэж уушиглаад тэгээд бүр зааварчлаад би тэрэнд хаг цацаа за энэ бол ерөөсөө сайхан. Маш муу хүмүүс эсэн байна. Ой яг тэгэл сошиалли татах гэж үзсэн бараагүй. Архины үед бол саяны дөрдсөнчлэн муу чаддгүй. Манай ойрын найз нар бол хамгийн сайхан тэрийг мэддэг учраас эхлээд нь бол оюутан байхнаас ахын насандаа ч 10 жилийн найз нар маань архи өгөх шах гэж үзээд тэгээд бүгд шангаа хүртээд намайг бодоо болохыг хараад за энэ хүнд бол архи өгчтэй болохгүй мэн гэдэг юм. Тэгээд хэрэг дороцолтойд яг уу тий. Энэ хүнийг одоо нөгөө ертөнц рүү явуулчих болохгүй мэн гэдэг айдас үзтэй болоод тэгээд тэрнээс хойш одоо өөрийнхөө яг сайхан ойрын найз нартай уулзтал эзэж намайг архиар шахах таваар нь байлгадаг. Тий. Тэгээд тэгэнгүүт яг ерөөсөө тийм мөнгө зарцуулбал болчихдээ юм байна. За тэгвэл орлогын хэдийн их үүсэртэй вэ? Өөрийнх нь хувьд портфолио нь юу юунаас бүрдэж гин вэ? За наачи personal asset тийм. Гэхдээ яг орлогын хувьд гэх юм бол мэдээж нэлээд хэсэг нь бол юун дээр одоо юу гэдэг их safe байдалтай хадгаламж дээр бол мэдээж байлгах нь зөв тийм. Мэдээж бэлэн мөнгө өөр дээр байлгах гэдэг бол тутахгүй асуудал. Нэг хэсэг нь бол дотоодын хадгаламж дээр бол байж гин. Нэг хэсэг нь бол нэг ганц нэг банк усуудад өгсөн байж гин. Яг тэр өндөр хөвтэй ихтэй эрсдэл өндөртэй. Дотоодын зах зээл дээр equity авъя гэхэр жоохон болохгүй байгаад байна. Тэгэхээр тэн дээр нэг тийм үнэмшил ерөөсөө төрж өгөхгүй байна. Гэтэ яг ганц нэг equity буюу хувьцаа бол авцсан юмнууд байдаг. Яг нэг итгэлцлийн үндсэн дээр за эдгээр бол гайгүй үсттэй. Нөгөө арийнх нь хүмүүсийг харж байгаад авцсан. Гэтэ нэг тэрний нэг арилжааны шанчтай гэхээсээ илүү одоо юу гэдгийг
найз нарынхаа дэмжиж гэдэг юм уу, найз нарын ажиллаж байгаа компаниуд нэг гоё юм игээд тахаар тэр бизнес нь айгүй гоё санагдаад авцсан ганц нэг хувьцаанууд бол байдаг. Гэтэ тэднийг бол тэгэл байлгаж илээд нэг одоо тэрний үн өсөж гин үү, яаж гин үү, бизнес шиг хардаггүй. Зүгээр л за нэг мөнгө байхаар нь тийш наваачаад хийцэн. Тэгээд нэг гадны equity рүү нэг одоохондоо хийцэн юм алга. Тэрэн лөө очиод ингээд нэг тэрний транзакцийг менеж хийх гэхээр жоохон тамтаа санагдаад байгаа одоо учраас нэг тиймтэй ноцтолгүй байна. Энэ нэг талаа жоохон пассив талтай гэсэн үг. Тийм ээ. Тийм жоохон пассив талтай. Уг нь одоо CFO заадаг хүний хувьд байж боломгүй л үйлдэл бах те. Уг нь энэ чинь ингээд хийгээд гэтээ уг нь манад уг нь яг ганц дээр бас ганц нэг investment fund-ууд руу хийцэн байсан. Яг тэр бол бас их боломжийн айдаа юм байлаа. Гэтээ тэр мөнгнүүдээ би бүгдийг гаргацсан байгаад байгаа. Гэтээ ер нь бол яг манад бол өөрөө хувьцаа авах гэсэн илүү яг үнэхээр тийм мэдлэггүй бол зүгээр фанд руу явчихад тийх бол ер нь хайтгаа. Фандууд нь бас айгүй гоё итгэл үнэмшилтэй ажиллаад эхлэх юм бол хүмүүс бас хадгаламжаас жоохон салаад ерөнхийдөө фанд руу явчих хийх юм байна. Нэг удаа засгийн газрын үн цаас руу нэг хэвээр хамаг мөнгө хийж исэн яа тэгэхээр тэр үед нэг засгийн газрын үн цаас чинь хугацаатай хадгаламжаас өндөр хүүтэй гарч нэгдсэн байхгүй юу. Тэгээд татваргүй шүү дээ тэр чинь нэмээд. Тэгээд тэр нэг манай улсын засгийн газрын нэг тийм одоо юу гэдгийг засгийн газрын нүдээр харах юм бол айгүй тэнэг үйлдэл хийсэн. Анус шиг одоо хөрөнгө оруулсан хүмүүстэй бол айгүй богино хугацаанд гайгүй ашиг хийсэн ч гэдэг юм. Coin moin руу ерөөсөө ороогүй. Ягаад гэвэл над ерөөс таалагдаагүй тэрний байгаа байдал бизнес модель хүмүүс бол амар олсон гэдэг. Гэхдээ тэр бол миний олох ёстой юм биш гэж бодсон. Тиймээс тэр нь бол ерөөсөө огт ороогүй. За портфолио бол юм байна. Орлогын их үүсвэрийн талаар. Орлогын их үүсвэр бол цалингийн орлого хийж байна. За тэгээд ном бичсэн номноос бас бага хэмжээний орлого олж байгаа. Энэ тэнд бас сүүлийн үед их сонирхолтой нэг төлбөртэй лекц тавих тохиолдлууд мэрсэр гарч ирдэг байна. Нэр тэгээд байгаа шүү тийм сүүлийн үед. Яг одоо нэг ном бичснийг авьяа гэх юм уу одоо нөгөө нэг буйныг гэх юм уу идэлх маягтай хаяа нэг юм энэ тэмдээнд лекц тавьж байна. За зарим үед бол зүгээр нэг 10 жилийн нэг хүүхдүүдэд хаяа маш ховор тохиолдолд тийм private tutoring маягийн хийдэг. Гэхдээ тэр нь бол нэг тийм primary үнэхээр нэг тийм significant орлого болох байх тийм. Тэгээ яг гарцаагүй нэг хүүхэд нэг жоохон хэцүү болцсон тохиолдолд энэ хүүхдийг ингэчмээр ингээд гуйгаад ирсэн үед тэр нэг гол нь англи хэл дээр гадны сургууль руу зорж байгаа ч юм уу одоо яг тийм тохиолдол гэсэн үг шүү дээ. Тэр тохиолдолд яг нэг заримдаа нэг амралтын өдөр цаг гаргаж байгаа нэг хүүхдийн нэгэн эсрэг нэг суух тохиолдол байдаг. Гэтэ ховроо тийм. За тэгээд одоо өөр нэг тийм амар орлого болоод байгаа сурвалж алгадуу хин тентхийн тууз мөдөд цалинтай тууз мөдөд сууж байгаа юм алга цалингүй туузын ганц нэг ажлууд байна. За тэгвэл өөрийгөө санхүүгийн яг одоо эрхчлөлөө гэж асуухаар сүүлийн үед буруу болоод байгаа гинэ. Тэгээд тэрийг нь болохоор санхүүгийн яг тусгаар байдалд хүрсэн үү? Яг одоогийн байдлаар нэг айхтар хүрсэн гэж үзэхгүй байна. Гэхдээ хүрчих байхаа гэдэгт бол ойлгож байна. Гэхдээ нөгөө талаар бол яг зүгээр ингээд хорлого талаа барих уу, зардал талаа барих уу гэдэг л асуудал байна. Зарим хүмүүс бол зардлаа өсгөө тэрэндээ тааруулж орлогоо хайгаа яваад байдаг хүмүүс байна. Зарим хүмүүс бол орлогодоо зүгээр зардлага хүчээр тааруулж чаддаг хүмүүс байна. Би бол хоёр дахь төрлийн хүн юм шиг байна. Ямар орлого олж ин тэрэндээ зардлаа ерөнхийдөө тааруулж. Нийтлэгээр хүлээж ийгэж шүү дээ. Тийм, ер нь бол яг тэр нь бол зарим хүний үүднээс харах юм бол их жоохон муу бодлого юм шиг байна. Өөрөөр амбиц байхгүй, өсөглөн биш те. Нэг тодорхой орлого олсон бол тэрэндээ өөрийнхөө төсвийг тааруулж чаддаг гэж. Нөгөө талаас яг нөгөө behavior нь бол тийм адал явдал хөдөг адреналинтай илүү тийм одоо юу гэдгийг риск дуртай тийм хүмүүсийн хувьд нөгөө behavior юм шиг зүгээр зардлаа нэмчи. Тэндээ таарсан орлого олчих гэдэг type нь бол надад бол тэр нэг тийм онц санагддаггүй. Дөрөв хэлдэг санхүүгийн сахилга баттал байна. Тэгээ би одоо юм шиг миний орлого буурсараад амар бага болчихсон гэсэн баг тэрэндээ тааруулаад төсөө тааруулаад амьдарч байгаа гэж боддог. Бүр амар муудлаа гэхэд тэр үүднээс наваад үзэх юм бол тодорхой хэмжээний хараат бас байдалд хүрсэн гэх юм уу да. Тийм. Тэгээд одоо юу гэдгийг нэг их найдууд зүгээр за тэр нь ч үн одоо юу гэдэг хоёр тэрбум зүгээр хахуул ороод ирэх юм бол ах уугүй юу гэдэг асуудал дээр бол би мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол бараг л авахгүй байх. Тэр мөнгнөөс хүч гаргаж авах надад тийм санагдал байхгүй ч юм уу да. За. Тэгээд одоо мөнгө санхүүгийн хувьд амьдралыг үүсгэх үзлийн хувьд нийгэмд оролцож байгаа байр суурийн хувьд гээ харахаар айгүй мачур болсон юм шиг санагдаж байна. Ер нь тийм харагддаг ярианаас нь ч гэсэндээ бас ботлогдсон гэж бодож байна. Тэгээ ер нь яг үнэр яг стресстэй юм уу тий? Яг тийм амар тулцсан бүр ингээд станараа үнэхээр миний амьдралын яг хүн болгонд амьдралын нэг юм доод зэгт хүрсэн тийм мэдрэмжүүд байдаг байх гэж боддог. Тэгээд
яг тэр цэг хизээ байсан бэ? Хуваалцах боломжтой бол тэгээд үнэхээр ер нь одоо ингээд ялангуяа сүүлийн үед бол илүү нөгөө сэтгэл зүй те энэ холбоотой асуудлуудыг нийлэх ярьдаг болсон учраас тэгж доод цэгт очиод эсвэл ингээд ер нь өдөр тутамдаа ингээд тодорхой хэмжээ ингээд burn out гэдэг юм уу те ийм зүйлтэй ингээд тулгархад яаж буцаагаад энийг recover хийдэг вэ те арга төлс нь юу байна? За миний хувьд болохоор бас нэг сонсч байсан үг нь болохоор momentum mori гэдэг ерөөхдөө бол үхэл гэдэг зүйл бол хизээд байдаг шүү. Тэгээд үнэхээр л үхэл гэдэг зүйл 5 минутын дотор 5 секундын дотор байдаг гэдгийг харсан. Тэгээ үзсэн. Тийм болохоор одоо урд нь бол тэр чинь ингээд эйгүү хол миний амьдралын төгсгөл гэл ингээд боддог байлаа л да. Тэгэнгүүт тэр зүйлүүд болохоор маш ойрхон би одоо ингээд миний амьдрал биштэй миний хүүхдэд ч юм уу эрхийг би ингээд харж байгаа тохиолдолд тулгарсан учраас жишээл тэр бол үнэхээр ойрхон байт юм байна. Тэгэхээр тэр нэг юм бид нар ингээд битгүүт ингээд тэр юу гэж үзмээр хэрэг эцсийн зорилго нь үхэл юм шүү. Тэ? Эсвэл үнэхээр үхэл гэдэг зүйл ойрхон байдаг шүү гэдгийг санаж явах нь буцаад нэг босч байгаа цэгээ тулж байгаа нэг тийм тулах цэг юм шиг гэж бодож байгаа юм уу? Тийм. Сонирхолтой асуулт хөндөж ийн л доо. Хаяал нэлээд философийн асуулт руу орж байна. Тэгээ тэр memento mori буюу үхэн гэдгээ сана те. Өшөө бас яг тэмдэг төстэй нэг латин үг байдیں۔ Sic transit gloria mundi гэж. Ингээд л ертөнцийн агуу алдар яваад өгдөг тийм үг байдгийн. Тэр хоёр үг чинь бас хилдэг учир жанцантай шүү дээ. Тэр Sic transit gloria mori гэдэг үгийг Ромын папыг өргөмжлөгдөх үед нь хэлдэг. Таны одоо өнөөдрийн ялгуулсан юм чинь тэгзэн үзэх байхгүй болно. Memento mori гэдэг нь хинт хэлдэм бэ гэхээр эртний Ромын жанжин ялалт байгуулад төв талбайтай сүр дүүлэнтэй парадын ихэнд орж ирдэг байхгүй тэрний triumph гэж хэлдэг. Тэрэнд явахад нь тэрэгний ард толгой дээр нь лаврын навч барьж байгаа хүн чихэнд нь memento mori гэж хэлдэг. Тэр аймаг зэвүүн шүү. Тэр хүн карьерийнхаа оргил буюу орой дээр байх үед нь хажуудлах шивнэж шүү. Memento mori тав хүн шүү. Тавдаггүй. Таны амьдрал хязгаартай шүү. Эртний ромчууд бас гайхамшигтай хүмүүс байсан байгаа. Тэрийг хэд бодож сэтгэж хийж ингэдэг бол тэр стрессдэх гэдэг ойлголтыг одоо сүүлийн үед л гараад ирлээ л одоо намайг хүүхэд байхад стресс гэсэн үг байгаагүй шүү дээ. Шинэ нэр томьёо орж ирээ. Тэгээд яг би одоо юу гэдгийг ч мэдэхгүй байна тийм. Стресс гэхээр яг юу юм болоо гэдэг одоо ингээд энийг стресс гэдэг юм болоо уурлах, тавгуудах, сэтгэл готрах гэдэг юм уу тэдрийг стресс гэх юм болоо. Ингээд бас яг он чадахгүй байна л да. Ингээд хүмүүс болохоор ингээд нэг тийм том umbrella term гэдэг шиг том мөөгөн дотор тийм нэг толгой малгай юм дотор ингээд хийчихэд байдаг. Зүгээр амьдралынхаа үеийг харахад би нэг манай найзаас анзаардаг бол би 1-2 дугаар курст байхдаа их тийм сандруу ч юм уу ингээд баян твтж явдаг хүүхэд байсан. Одоо их салан балан том алхдаг тийм хүүхэд байсан. Одоо манай энэ мөнгөсгийн нэг эсвэл эхлэндээ яагаад намайг монторт байхаас хойш мэддэг учраас амар том алхдаг. Юм айгүй алга болгодог. Одоо санхүүгийн сургуулийн тэр нэг хувцас үлгэрдэг үлгүүрийн тоон те тэрийг бараг нэг семестрт за ер нь нэг семестрт би бараг нэг 10-ыг алга болгосон байна. Тэгээ нэг семестр 16-7 хоногтой гэж бодох юм бол би бараг тий 2-7 хоног тутамд нэг удаа үлгүүрийнхээ тоог алга болгоод байна гэсэн үг байхгүй. Тэгээ сүүлдээ үлгүүрийг ч уурлаад чиний чамд үлгүүрийн тоо өгөхгүй чинийхээ дандаа энд үлгэж ийн гэж хэлдэг болсон байхгүй. Тэгэд ер нь тийм байсан. Тэгээд хачирхалтай 4-р курс, 3-р курс өнгөрөө 4-р курс болоход миний тэр байр байдал бүр шаал эсрэгээрээ амар тийм 50 тийм алхах малхтаажсэн гэж шин хол харьяаж алхдаггүй юмаа нэг тийм цалан балан хаяхаа болцсон юм да. Ер нь тэр үеэс хойш би яг өөрийнхөө амар үнэтэй сайтай ч гэдэг юм эсвэл жижиг сайжиг юмыг ингээ гээцэн тохиолдол надад их ховор гарсан да. Нэг ялангуяа уцаан алга болгоч гэдэг юм. Тиймэрхүү юмд харьцангуй баг болцсон байсан. Тэг яагаадгүй гэдэг оншийн би бас хайсан л та би юу болчихвоо гэхээр 3-р курстэй нэг тийм юу хийсэн маа. Зүгээр ингээд саваагууд ч гэдэг юм уу нэ тэгээд хүмүүсийн дагаж намраад ч гэдэг юм уу тэр нэг анх удаа тэр нэг meditation course буюу бясалгалын сургалтанд сууж үзсэн. Ваа 3-р курстэй сууж үзсэн. Тийм болдог юм уу? Болдог байсан. Шири Рави Шанкар Манкар гэдэг амьдрах хурлаг морлог гэх нэг тиймэрхүү юмнууд өгсөн. Тэр нь яг тэр тэнд нөгөө нэг хамгийн анхны нөгөө нэг за бясалгал амьсгалын дасгал гэдэг юм чинь
ийм байд юм байна гэдэг тэр нэг туршлагыг авсан гэх юм уу та. Тэр нь нөлөөлсөн хэсгийг мэдэхгүй заяа. Зүгээр босон үйл явдлуудаа ингээд би нэг хөөж штэ. Тэгээ надад юу гэх болоо. Тэгэхээр миний амьдрал бахиадгаар байсан гэхдээ гівэнд яагаад би тийм нэг амар амгалан дуу маягийн систем твддгээ болцсноо бодох нэг тэр үед босон үйлчлэн тэр юм шиг байна. Тэгээ бид нар тэр үед их тийм нэг хэсэг амар рэндлэг байсан нөхдүүд нэг хэсэг амар спиричуал болсон байхгүй тий. Дөрөвдүгээр курс мөс бид нар ч одоо юу юм уу тухайн үед одоо энэ Монгол бас одоо бол нөө бурхан багшийн ихтүүчийн өдөр гэдэг бүр амралтын өдөр болчихж. Тэгвэл тэр үед бол амралтын өдөр байгаагүй тэр Висака пужа гэж хэлдэг юм да. Тэр Висака пужа гэдэг нөө зул мол өргөх мөргөх. За тэрний хажуугаар бид нар бас янз бүрийн бясалгал тэгээ буддизм нэлээд гүн үнзий сонирхож ихтэй. Тэр үеэс их хүчтэй буддизм руу орсон шүү дээ. Тэгэхээр буддизм руу орохдоо сүсгийн буддизм гэхээс илүү философийн буддизм руу орсон юм уу. Тэр нь миний амьдралд жоохон нөлөөсөн юм болов гэж боддیں۔ Одоо ингээд нэг ретроспектив өнөөгийн цаг хугацаанаас ухраагаад ингээд үнэхээр буцаагаад харахаар тийм. Тэгээд буддизмыг судлаад эхлэнгүүт хүн ер нь аажимдаа манай болон болчт юм байна да. Мэдээж тэр нь би одоо ингээд амар лагуулсан гэсэн санаа юусэн биш үү? Харьцангуй эрт тэрийг судалж эхэлж ойлгосонтой холбоотой байна. Тийм, ер нь тэрэн лөө орцсон. Тэгээд тэр нь надад нэг нөлөөсөн гэх юм уу да. Гэхдээ яг буддизм яагаад их тийм надад ингээд нэг easy религт болсон юм. Амархан ороод ирсний шалтгааныг бас бодохоор юу юм шиг байна. Тэр Монтаны эссенүүдийг уншижсэн айгүй нөлөөсөн. Одоо түрүү хэлж та тэр үхлийн тухайн асуудлыг ярьж штэ. Ингээд тэр үхлийн тухайн асуудлыг ярихад Монтаны эссен дотор гүн ухаанд суралцсан нэг нь өөрийгөө үхэл бэлтгэх тухай гэдэг ганцхан эссе байхгүй. Тийм бүр яг тийм нэртэй эссе. Тэр эссе бол ерөөсөө үхлийг маш олон талаас нь харуулдаг. Зарим хүн бол үхлээрээ одоо өөрийнхөө тэр амьдралдаа байсан бүх юмыг ялгуулсан байдлаар хаадаг хүмүүс байна. Зарим хүмүүсийн үхэл хачин жигтэй үхлүүдч байна. Тэгээд тэр бол одоо хүн гүн ухаан судлалын дүүл ерөөсөө үхэлд өөрийгөө бэлдэх тухай маа гэдэг тийм эссе байдаг. Хамгийн баг Монтаны эссенүүд дотор тэр эссенүүд дотор хамгийн урт эссе нь байдаг. Тэгээд тэр эссег уншсан байсан. Тэгээд дээрэс нь одоо тэр Ромын стоик уламжлал Монтаны эссенд хүчтэй шингэсэн буюу Сенекаг маш их ишилдэг Монтен. Сенека гэж одоо Луцианы Сенека гэж хүн байдаг. Тэр хүний нэрээ нэг ном нь өнгөрсөн жил Сайн Publishers гарсан байсан. Тэр амьдрал ахархан тухай тэгээд тийм юу гарсан байлаа. Тэгээд хүмүүс стоикууд гэхээр хамгийн бас түгээмэл мэднэ Марк Аврели гэдэг Ромын эзэн хааныг ярьдаг. Тэгэхээр тэр нөлөө надад байсан учраас буцаагаад буддизмыг илүү философийн хүрээнд ойлгох юм уу? Яг ер нь Монголд яг хүмүүс нэг жоохон би энэ судлаа биш үү заа. Хүмүүс нэг жоохон ингээд нэг тийм шинж ухааны боловсрол, албан боловсрол аваад ирэхээр буддизмыг жоохон дургуулах хандлага байдаг. Яг хин энэ бол шарын шашин, мухар сүсэг, ном уншуулна гэж юу байсан нэ тэрэ гэж ярьдаг. Тэр нь зөв бах. Нэг талаас зарим талаар бол одоо ингээд жоохон зайлсхийх зөв бах. Гэхдээ нөгөө талаар бол бидний соёлын маягтай, зан үйлийн маягтай буддизмаас бид нар жоохон зайгаа барьж яа юм эсвэл жоохон зайгаа бариад гэдэг зүгтгсэн үг шүү. Зүгээр ингээд тэрний төр зур хажууд шин тавиад яг буддизмын цөмд нь байгаа философийн санаанд нь юу юм бэ гэж судлаад үзэх юм бол тэр тийм сүсгийн шинжтэй юм ерөөсөй байдаг. Тэгээд тэр нь их тийм амьдралд маань ихтэй юм юм уу? Одоо тийш үү. Ерөөсөө одоо та би маш товчхон яриад байгаа. Одоо баг буддизм энэ 60 секунд гэдэг юм уу те. Юу гэх буддизм бол ерөөсөө дөрвөн үнийн юм ярьж байгаа. Зовлон байна, зовлонгийн шалтгаан байна. Зовлонгийн шалтгааныг байхгүй болгох юм бол зовлон өөрөө байхгүй болно. Тэр зовлонгийн шалтгааныг байхгүй болгодог арга замууд гэдэг юм дөрвөн юм ярьдаг байхгүй. Нэг удах дөрвөн гэж. Тэгэхээр зовлон байна гэдэг нь бол чи бид хоёр ингээд ажиллаж шүү дээ те. Мөнх бус. Бид нар зовлоны шалтгаан гэхээр 3 юм ярьдаг байхгүй буддистууд. Нэгдүгээрт нь чи юм ойлгохгүй мөнхөг байна, хоёрдугаарт нь чи шуналтай байна, гуравдугаарт нь чи юмыг жоохон үзэн ядах юм уу эсвэл юм hatred гэж хэлдэг юм да. Эсвэл жоохон aversion гэж хэлдэг. Тийм юмнаас ингээл цухтаал, дургуулгаал, цэрвэд гэдэг юм бас чи зовоод нөө. Ерөөсөө зовсон бол энэ гураваас гарцаагүй гэж байгаа байхгүй. Тэгмүүд энэ гурвын нөгөө талд нь юу гэдэг юм бэ гэхээр мөнхгийн эсрэг нь бэлгүн байх хэвээр, шунлын эсрэг нь өгөөмөр сэтгэл байх хэвээр. Тэр үзэн ядаад байгаа, дургуулгаад байгаа мэдрэмжийн эсрэг нь тийм одоо хүлэн шүрхээс илүү нөгөө мета буюу инэрл хайр гэдэг тийм байх хэвээр гэж байгаа байхгүй. Тэгээ энэ гурав байх юм бол хүч нь бид нар аз жаргалтай байдаг. Өөрөөр аз жаргалтай байсан моментоо бодох юм бол нөгөө гурав нь их нь аль нэг нь эсвэл гуруулаач юм байж гэдэг гэж байгаа. Тэгээ тэнийг таслахын тулд яад юм гэхээр нөгөө зам руу н орж штэ. Хэрвээ энэ гурвыг бид нөгөө гурваар шилжүүлэх юм бол бидний зовлон их бах хэмжээгээр нэмгэрх юм байна. Тэгээ тэрнийг нэмгэрлэхийн тулд яад юм гэхээр үндсэндээ 3 том яг 8 зам гэдэг нь ихтэй багцлахтай бол 3 юм байдаг. Тэрний юу гэхээр юмны талаар бодит ойлголттой болоо буюу онлын мэдлэгтэй бай. ертөнц яаж ажиллаад байгаа талаар мэдлэгтэй бай.
Хоёрдугаарт нь ёс суртахуунтай амьдрахыг зорь. Гуравдугаарт нь төвлөрөлттэй бай буюу бясалгалыг хэлдэг байхгүй. Тэгээ энэ ерөөсөө энэ буддизмыг би одоо 2 минутын багтаагаар яригвал ерөөсөө яг энэ фреймворк дээр л явж идэг. Тэр одоо юу гэдэг ном уншуулах өнөө дээрээ хийсэн бус юмнууд бол тэрнээс нэлээд хол гадна талд байгаа зүйлстэй тэрэнд нэг түүртэлгүй корын ороод одоо цөмд нь байгаа юм хараад явах юм бол илүү одоо хүний амьдрал хэрэг болох юм болов уу гэж би хардаг. Гэтэ мэдээж одоо хүн болгоны амьдралдаа сонгож байгаа философи харилцаа адилгүй байх нь ойлгомжтой. Заавалч тулах гэдэг юм биш үү? Yes. За. Тэгэхээр ер нь бол бас нэлээд гоё дэлгэрэнгүй хариулт гэсэн гэж бодсон. Стрессийн тухай ахаа нэг чи sorry. Хүмүүсийн хэлэх нь бол спортоор их сайн тайлдیں۔ Гинлээ. Харамсалтай нь одоо миний бие бол одоо спирт болон спортоос аль алинаас нь их хол яваад байгаа учраас тэр замлыг хараахан мэдэрч чадаагүй байна. Гэхдээ саяхан би нэг хэсэг бас нэг жоохон жингээ болох гэдэг ингээд усан цэлээд байхад бол бас хүний юу буурдаг юм бэлээ. Ерөнхий тийм стресс бол буурдаг юм л. Тэгэхээр би бол спорт буюу тэр хөлсөө гаргах явган алхах гэдэг юм бол хүний стрессийг бол бууруулдаг юм байна. Хоёрдугаар бас нэг өөр хүмүүсийн хэлж байгаа байгальд их ойрхон байх бол хүний стрессийг буулгадаг гэдэг. Тэр саналуудтай би бол энэ санал нийлж байна. Ер нь нэг жоохон амьдрал тавгуудад эхлэхээр нэг ганцаараа одоо дээр үеийнхэр бол морио унаад хэрэг чинь одоо бол нэг эмороод ингээд тийм байгаль руу орчуул гэж байгаа. Тэр нэг үндсэн түрээлэн орох ч юм уу. Нэг ямар шилээс нэг тийм мод устай газар очичингууд сэтгэл санаа дээрж байгаа нугасаа мэддэг. Энэ угаасаа бүр шинжлэх ухааны батлагдсан зүйл юм байл л дээ. Тийм. Нөгөө яг амар сайн зөвлөгөө юуг мэдэхгүй ч гэсэн те бие хөдөлгөөд нөгөө зовлогоо зовоогоод гэдэг шиг те. Тэгээд эхлэх юм бол шал өөр л байна. Тэр нь угаасаа шинжлэх ухааны батлагдсан юм байл л дээ. Тэгэхээр бид нар одоо нэмж яриад явах. Тийм харин тийм баад байна те. Окей. За ерөөхдөө бол тэгэхээр нөгөө хоёр дахь удаага бичиж байгаа подкаст дуусахд өгч байна. За сүүлийн асуултын болохоор илүү яг гоё ингээд нэг гэрэл ассан гэх юм уу те. Амьдралд чинь ингээд бас нэг ийм гоё зүйл байж болдсон байх те гэж бодсон, бодол төрсөн, ивент үйл явдал ч юм уу харсан, анзаарсан гэх юм уу те. Зүгээр ингээд одоо жишээл офисынхаа цонхоор ингээл кофе уугаал явж байхдаа энийг санаандгүй ингээл хүмүүсийн үйлдэлүүдийг хараад гэсэн хүү ямар хөөрхий ингээл ингээл боддоо шүү дээ. Эсвэл бол нэг хүмүүсийн ингээл годомд байгаа үйлдэлүүдийг анзаараад ч гэдэм үү те. Тэгээ тийм ч гэж болно. Эсвэл үнэхээр дип хариулт байж болно. Үүсэхгүй. Тэгээ ямарсан амьдрал тийм гоё гэрэлтэй шүү гэдэг мессеж өгөх тийм мэдрэмж авсан зүйл юу вэ? Ер нь өөрөө тийм юм хийдэг хүн бусдын тийм юмыг аягуулсан харж чаддсан байх гэж боддог. Яагаад ч заримдаа зүгээр л ингээд бигт банк хийдгүүлдэхтэй заримдаа ингээд нэг юм сонин дугуун сонж бишлээ энэ чинь байд жам ёсны зүйл ингээд юу гэдэг вэ ингээд одоо сайн нэг скутер ингээд их байдаг байлаа шүү дээ. Тэгээд заримдаа ингээд янз бүрийн скутер унтсан байж идэг байхгүй юу? Би яагаад ч тэр газар унтсан байж байгаа. Яагаад ч би тэрийг босгоод тавьчихдаг байхгүй. Тэгээд тавьчихад зүгээр энэ ингээд босгоод байж байгаа. Эний чи ардл бас нэг хүн бизнес хийж байгаа. Би энэ хажуугаар явж байгаа. Энийг босгоод тавьчихад надаас юу унтах вэ те. Хоёрдугаар тэр чи ингээд хөглөрөө байж байгаа юм бол хүний хөл цаад болол ингээд тэрийг босгоод тавьчихад надад нэг өөрт нэг айтахан санагдаад явчихдаг гэх юм да. Тэнгүүд дараа нь өөр нэг хүн яг тэрийг яг надтай адилхан үдж хаад би яг тэр хүний сэтгэл зүйн төлөвийг өөрийнхөө сэтгэл зүйн төлөвтэй адилхан гэдэг яг мэдэрдэг байхгүй. Заримдаа хүн хог мог үж байгаа юм бол хайчдаг байхгүй. Би аваад яг ойролцоо хогноос явж идэх. Би баян биш л дээ ингээд нэг жоохон анзаарахтай явж явах үедээ ч гэдэг юм уу. Тийм байдаг тий. Заримдаа ингээд нэг тийм зүгээр огт танихгүй хүндээ туслахч байд юм уу тийм бүр ямар ч стрэнжер бид нар үүдэд дахиж эзэж таарахгүй тийм хүн тус өргөж байд юм уу тийм зүгээр л тусалчий гэж бодвол тусалчдаг ч гэдэг юм уу тийм тэр мөнгө төгрөгөөр биш шүү одоо ийм болохгүй байгаа юм дээр ноо би ингэж нэг хүн ачаа өргөө явж явах нөө би надад чинь яач гэхдээ би түрүүндээ дахиж таарахгүй бүр өөр шал өөр айлын хотгонд явж явах хүртэл шүү дээ тийм нэг тийм юу гэх юм уу да байр байдал гэх юм уу да тэр бол нэг эсвэл тийм юм хийж байгаа хүнийг харахад надад их гоё байдаг. Одоо иргэний ухамсартай, иргэний оролцоотой мандал гаргадаг. Янз бүрийн болохгүй байхад тэрийг яс
зохицуулдаг тийм хүмүүс байна. Би бүр сайн гэж өөрийгөө тийм мундаг гэж хэлэхгүй, би тийм банк хийдэг гэж хэлэхгүй. Гэтэ тийм хүмүүс байдаг олонний дунд. Яг тэгэхээр хоёр хүн зөрчилдөг ч юм уу эсвэл нэг үед нэг жижигхэн координац дутагц үед нэг хүн тэр юмыг нуруундаа үрээд тэр юмыг тэр хүнийд нь зохицуулаад одоо жишээлбэл хотхоны жижигхэн зам дээр жижиг хооронд ингээд тулсан байхад нэг нөхөр гарч ирээд бүгдийг нэвтэйхэн зохицуулаад тэрнийг тэр хүнд зохицуул тэгээд тараагаад машинуудыг дэг журантай болгочдөг байхгүй. Тийм хүмүүсийг харахад бол зүгээр амар би нэг овоож уцаас амар юм хийхгүйсэн тиймэрхүү хүмүүс тэр үйлдэлээ миний бодлоо их бага хэмжээгээр тэр жижигхэн юм дээр тэр танихгүй хүмүүсийн дунд гаргаж чадж байна гэдэг нь компани дээрээ ажил дээрээ илүү чухал улс төрийн юм хийдэг тохиолдолд гэсэн тэр үйлдэлээ би гаргаж чадахтай гэж боддог. Тийм үйлдэлүүд харахад надад бол тийм за энэ хүн төрөлхтөн гэдэг юм чинь эсвэл манай нийгэм амар стресстэй юм байгаа чсэн манай нийгэм дотор нэг юм байгаа шүү. Яг бидэнтэй адилхан бодолтой бүгд яадаг алдсан биш шүү. Угаасаа тэрэнд угаасаа итгэдэгтэй би. Тийм биш шүү гэдэг нь мэдэрдэг. Тэгэхээр тийм жижиг үйлдэлүүд. Том үйлдэлүүд бол мэдээж байна. Том руу гоё үйлдэлүүд байна. Тийм мэдээж одоо том сайхан үйлдэлүүд хийж байгаа хүмүүс. Гэтэ тэр том үйлдэлийг хийдэг хүмүүсийг нарийн аваад үзвэл ихэнх нь жижиг үйлдэл амар энгийн хүмүүс байт. Бид нар нэг тийм одоо гоё хүмүүс байд юм да тий. Тэр гоё хүмүүсийн хандлага мөнгөтэй ч хүмүүс байна, ихэн бүтээсэн ч хүмүүс байна, эрдэмтэй хүмүүс ч байна. Тэгээ яа ингээд тийм хүмүүсийг очиод тарахаар амар энгийн байдаг хөвчлээ. Одоо юу гэдгийг бид нэг тэр хүний цорл нэр хүндээс нь сүрдээд байдаг боловч нөгөө хүнтэй ингээ яриад үзэнгүүт бол амар тийм. За ер нь бол нэг амар энгийн байдаг үнэ. 5-аас 4-д нь бол nice гаяга. 5-аас 5-д нь бол яг жоохон хүнд гар байж идэг. Тэгээд тэр хүнд гарыг жоохон ухаад үзэнгүү жоохон буруу аргаар баяцсан нөхөр байдаг. Яг ингээд хөдөлмөрлөөд баяцсан хүмүүс те юм хийгээд оройд нь гарцсан хүмүүстэй эрдмийн ажиллаараа ч юм уу ингээд гарцсан хүмүүсийг уулзаад ярихад бол нийтлэг юм юу байдаг гэхээр юу энгийн байдаг. Юу н хараалгад энгийн байдаг. Тэгээ нэг яа харахгүй энгийн өдөр тутмын дадал гэдэг ч юм уу те жижиг зүйлсүүд нийлж яд нэг тэрний гоё үг гэдэг шүү. Би яг тэр үгэнд бол аюу хөт. Мянган жижиг алхам нэг зүйлийг бүтээнэ гэдэг те. Тэгэхээр нөгөө нэг тууштай одоо жишээл нөгөө нэг гүйлтэн дээр жишээ авахад салхитай байсан, бороотой байсан, цастай байсан ямар байсан үл хамааран хийх л ёстой. Тэгэхээр нөгөө нэг шалтглаа суугаад тахсгүй. Сэтгэл гоё ингээд өөдрөг байх юм бол бүүстлэл те тухайн өдөр хэдэн ч километр гүйж болно. Хэцүү байх юм бол ч гэсэндээ уйлаа чамаагүй гүн гэдэг шиг те. Яг нэг тиймэрхүү байдлаар заавал ямар нэгэн мотивашн хайгаад авахгүйгээр хийх ёстой зүйл бол хий. Энэ бол гарцаагүй. Тэгжээж одоо ард нь гарна. Яг зөв. Одоо би биеийн хүчний ажил дээр яг наадах чинь ном уншдаг дадал зуршил болох нь одоо магадгүй миний одоо энэ жилийн зорилго. Энэ жил өөртөө хөвшүүлэх гэдэг байгаа. Одоо яг оюун санааны хувьд бол ер нь хөвшүүлсэн юм тарцсангүй гайгүй болчихлоо. Одоо бие махбодын хувьд бол бас арай л намгүй идлээд байна л да хөрх юм энэ бие цогцсыг. Тэгэд бас гомддог л байх гэж боддог. Хэрвээ нөгөө тусдаа нэг өөдөөс чи ярьж байгаа шүү дээ. Одоо гэхдээ ярих нь битгий бас жоохон ухамсарын шанаа өгдөг нас руу орж иж ин л да тий. Хуучин бол залуу байсан учраас тоохгүй яваад байсан бол гэхдээ яг нэг азтай дахиад ярьж байна. Азтай архиуд учраас бас хүний бие юм юм л да. Хэрвээ одоо яг иймэрхүү хөдөлгөөн хийдэггүй суудлын ажилтаа дээрээ жоохон арх пи уудаг байсан бол ер нь би өдийд бол нэлээд serious асуудалд орсон байх байсан байна. Гэхдээ одоо нэг цаанаас нь балансжуулна тэнцвэржүүлж байгаа. Тийм яасан тийм байна. Тэгэхээр бид нар бол ер нь яг түрүүний тэр яриаг бас ингээд базаад ярих юм бол ер нь хүн эргэн тойрноо их сайхан ажиглал сурах хэрэгтэй юм байна. Эргэн тойрных жижиг юмнуудыг хараад ингээд яаж чаддаг нэг автомат гурим дээр нисэх биш. Айгуу тийм aware гэж хэлдэг шүү дээ. Тийм mindful aware гэж хэлдэг. Тэрний юу гэхээр эргэн тойрных юм дээр хушуу дүрээд оролцоотой гэсэн үг бас биш. Гэтэ эргэн тойрондоо юу болж байгааг анзаараад жижигхэн цэцэг дэлгэрч байгаа ч юм уу хараад тэрнээс таашаал авдаг. Жижигхэн нэг тиймнүүд дээрээс таашаал аваад сурчих юм бол амьдралын чанар дэш. Тэр нэг тийм бусдад хэрэгтэй гэхээс өөрт нь амар хэрэгтэй зүйл. Жижигхэн юмнууд дээрээс таашаал аваад эхэлчих юм. Тэгэхгүй бид нар болохоор нэг тийм гранд гоё юм болонгууд тэрэн дээрээс happiness болно. Энэ төслийг гусчвал CF-д тэнцчүүл би happy болно гэд бодоод тийм байх юм бол юу нь бол онц биш. Зүгээр л өнөөдөр би 10 тест хийсэн чи 9-ийг гусчлаа штэ. Вау.
Тэ? Би өнөөдөр яг 10 тест хийсэн чинь за тэрэн дотор нь Ази ондоо явж магадгүй тэ. Гэхдээ би 9 тест хуурчлаа. Энэ бол амар том юм. Тэгээ янз янзын зөндөө аргачлууд байдаг л да. Тэгээд нөгөө happiness journal gratitude journal хөтлөлт гэдэг штэ. Орой унтахын өмнө зүгээр л тухайн өдөр усан 5 сайн юмны тухай бодчих гэх тэд нь ер нь бол нэг тийм шашны биш энтер ч юм бол ер нь бүгд нөгөө шинжлэх ухаанаар батлагдсан нөгөө нэг психологийн хувьд энийг ингээ хөтлөөд байхаар хүмүүсийн амьдрал сайжирдаг майждаг гэдгийг нөгөө амар олон төвөр мөр дэр хийгээд батлагдсан зүйлүүд байна уу байна. Хүний амьдралын чанарыг сайжруулдаг батлагдсан зүйлүүд байна. Одоо гагцгүй бид нар тэрийг сонгож аваад хэрэглэх үү, өөрийнхөө амьдрал дээр нэвтрүүлэх үү гэдэг сонголт биш шийдвэрийн асуудал тийм willingness гэж хэлдэг шүү дээ. Willingness-ийн асуудал байна. За тэгээд ямар ч байсан энэ дугаарыг хүмүүст хүрэхийг маш их зорж 2 дахь удаага бичлээ. Тэгэхээр сонсож байгаа хүмүүс at least 2 удаа түүнээс дээш удаа сонсохыг хүсье. Тийм болохоор зарим нөгөө нэг юм подкаст ч гэдэм үү яриануудыг номнуудыг жишээлбэл нөгөө нэг уншчаа дахиад нэг уншдаг гэдэг шиг тийм би магадгүй бас өөрөө ч гэсэндээ буцаагаад нэг юу хэрэгтэй үедээ энэ дугаарыг сонсомоор юм шиг зүгээр надад сэтгэл төрлөө. Тэгэхээр магадгүй олон хүмүүст бас ийм сэтгэл төрсөн бол комментээр сэтгэлээ хуваалцаарай. За тэгээд манай суваг дээр subscribe дарж амжаагүй бол бас дарахыг хүсье, дагахыг хүсье. Хэрвээ бид хоёрын ярьсан энэ ярилцлага хүмүүст одоо хэрэгтэйг санагдсан, түгээхийг хүсэж байгаа бол бас нээлттэй түгээхийг хүсье. За тэгээд маш гоё нээлттэй ярилцаж хувь хүнийхээ энэ илүү философи суурьтайгаар санхүүхийг өнөөдөр хичээлээ. Тэгэхээр өнөөдөр подкастынхаа зочнороо дамжуулаад аль болох санхүү хийх хичээлээ. Гэхдээ энэний цаана байгаа хамгийн гол нь нөгөө философиг нь илүү анзаарч харж одоо сонсороо гэхийг сонсогч хэм болгонд хүсье. За энэ дугаартаа урьж оруулсан явзаадаа баярлалаа. Тэгээд 2 дахь бичиж ийн. Гэтэ 2 дахь бичлэлчсэн айгүй өрмөц байлаа. Үнэхээр өрмөц өөр байлаа. Би одоо эхний бичлэлтэй зарим нэг мэдээ агуулууд нь давхцсан. Гэтэ 2 дахь бичлэл дээр илүү нарийн ширийн юмнууд нэлээд орж ирлээ. Тэгээд чанарууд миний бодлоор сайжирсан гэж бодож байна. Ерөөсөн муудаагүй. Би ч гэсэн тэгж харж байна. За тэгээд энэ удаагийн дугаарт хамт байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаараар эргүүлцлээ. Баярлалаа.